Лайв эхэлсэн. За сайн байцгаана уу? Би Оргил байна. Тэгээд өнөөдөр бүгдээрээ сурах урлагийн тухай ярилцах болно. Тэгээд сурах урлаг дотроо мэдээж хэл сурах тухай илүү голцоо ярина. Гэхдээ ерөнхийдөө би бас нэг олон зүйлийг сурах тусам нэг юм theme олж мэдээд байгаа. Тэр нь юу вэ гэхээр Миямото Мусашигийн хэлсэн альва зүйлийг одоо нэг зүйлийг мастер хийх юм бол өөрөөр хэлбэл once you see the way in one thing you see it in all things гэж. Альва нэг зүйлд сурах зүйлдээ мастер болчих юм бол тэр нэг цаад зүйлийг хардаг болчдөг. Тэрийг юм бүхэнд хардаг болдог. Тэгэхээр бүгдээрээ маш олон өөр сэдвүүдийг бас хамраад тэгээд бас буцаагаад авчираад хэл сурах гэдэг дээр. Тэгээ хэл сурах гэдэг дотроо бүгдээрээ бас дунд шатанд хүрээд гацчихсан. Тэгээд яаж мэрэгжлийн төвшин эсвэл дараагийн шат руугаа орох тухай бас ярилцах болно. Тэгээд комент мэдээж үлдээгээрэй. Эхлээд ярих зүйлсүүдийг ярьчаад уламжлалсны дагуу сүүлд нь комментууд нь бас хариулах болно. За тэгээд яг одоо би энэ ч бас та бүхний асуултуудыг бичээд тэмдэглэсэн байгаа. Бас ганц нэг ярих сэдвүүдийгээ бас тэмдэглэсэн байна. Тэгэхээр асуултууд бол жишээ нь яаж Франц хэл хурдан сурах вэ гэж байна. Хамгийн ихэнд ямар зорилго тавих вэ гэж байна. Ойлгохгүй ч гэсэн зүгээр л уншаад байх нь зөв юм уу гэж байна. Зарим хүмүүс тэг гээд байна. Учраа олохгүй байна гэж байна. Хүүхдээ дүрмтэй зуралдуулах уу, цээжлүүлэх үү гэж байна. Мэдээж хүүхдээ яаж хэл сурах уу гэдэг бас нэг тустай сэдв байгаа. Энэ талаар ярилцсан. Тэгээд хилээ яаж сонирхолтой сурах вэ? Юунаас урамшдаг вэ? B2 гэдэг төвшин дээр гацчихсан. Яаж одоо C1, C2 руу, C төвшин рүү ерөнхийдөө орох вэ гэдэг сэдвүүд зөндөө олон асуултууд орж ирсэн байна. Жишээ нь бас үгээ яаж цээжлэх вэ? Яаж сахилга баттай байх вэ гэх мэт сэдвүүд байна. За тэгээд энэ хүү асуултуудад хариулна. Тэгээд бас миний нэг ярмаар байгаа ерөнхийдөө энэ сурах урлаг альва зүйлийг яаж мастер төвшөнд хүрэх вэ гэдэг гэх мэт гацалтаас яаж гарах вэ гэх мэт энэ хүсэдвүүдийг бүгдээрээ хамарна. Тэгээд энэ лайв маань яг одоо Facebook дээр явж байгаа тийм ээ 44 л болсон байна. Тэгээд энэ ч би бас тустай бас нэг камераар бичээд дараа нь YouTube дээр эдитлээд оруулах байх. Мэдээж техникийн саадал гарахгүй бол лайв хадгалдаг байгаа. Дараа нь YouTube дээр оруулдаг байгаа. За нэг ийм сэдвээс эхлэе. Миний сүүлийн үед улам илүү сайн ойлгоод байгаа амьдралын туршлагат гэх юм уу ухаарад байгаа нэг юм ишлэл байна. Тэр нь юу вэ гэхээр за эхлээд би англиар энэ ишлэлийг дурдъя. The work works on you more than you work on it гэж байгаа. Монголоор орчуулах юм бол чи ажил дээр ажиллахаас илүү ажил чам дээр ажилдаг. За энэ яг юу гэсэн үг вэ? Энийг би бол одоо сүүлийн үед улам илүү сайн ойлгоод байгаа. Ур чадвар хөгжүүлэх гэдэг тал дээр. Тэгээд хүний дотоод ахиц дэвшил гэдэг тал дээр. Бид нар ямар нэгэн ажлыг хийхэд тэр ажлыг одоо хийснээрээ цалин авна. За заримдаа цалин авахгүй сайн дурын ажил хийж болно. Магадгүй хүмүүстэй танилцдаг ч байт юм уу те. Дуршлах суун, ур чадвар суун. Магадгүй олон жил нэг зүйл дээр ажилласан ч байт юм уу те. Эсвэл олон жил өөр олон зүйл дээр ажилласан. Тэрнийхээ эцэст эргээд харахад одоо жишээ нь хураасан мөнгөгүй ч байт юм уу те. Тийм байх юм бол магадгүй тэр хүн хамаг цагаа алдсан юм шиг, үрдсэн юм шиг бас санагдаж магадгүй тийм ээ. Гэхдээ хизээч альва зүйл дээр хөдөлмөр гаргасан бол жишээ. Ажил хийн гэдгийг хөдөлмөр гаргах гэдэг утгаар нь ялангуяа би хэлмээр байна. Яг гэвэл англи хэлэнд work гэдэг үг маань дан ганц ажил биш бас хөдөлмөр гэдэг үгийг бас илэрхийлдэг. Тийм учраас the work works on you more than you work on it буюу чи ажил дээр ажиллахаас илүү ажил чам дээр ажилдаг. Өөрөөр хэлбэл тэр хөдөлмөр чинь чам дээр ажилдаг гэсэн үг. Энэний жишээг одоо жишээ нь Алекс Хормози гэж мундаг бизнесмен байдаг тийм ээ. Би бас өмнө зөндөө дурдж ирсэн. Жишээн дээр бол 4-5 жил маш олон фитнес салбаруудыг нээгээд тэрэн дээрээ хөдөлмөрлөж хөрөнгө хоримтлуулад тэр хөрөнгийг нь хамтрагч нь аваад зайлтаад Швед рүү цухтаагаад дампуурал зарлаад тэгээд ловердад цухтчихсан. Тухайн үед Алекс Хормози шоконд орж маш бухимдаж ууралж те хэцүү байдалд орно тийм ээ. Тухайн үед бодсон бодол нь болохоор би сүүлийн 4-5 жил өдөр шөнөгүй хөдөлмөрлөжөд харуулах юмгүй болчлоо. Надад одоо тэр хөдөлмөрийн үр дүн байхгүй болчлоо гэж бодож исэн гэж. Гэтэл тэрнээс хойш 1 жилийн дараа Алекс Хормози бүр төрсэн цагаас хойш тэгээд тэр 4-5 жилийг тооцоод нийт хийсэн мөнгнөөс их мөнгө хийсэн гэж. Яагаад гэсэн бэ гэхээр саяны ишлэл. Чи ажил дээр ажилласнаас илүү ажил чам дээр илүү их ажилдаг. Өөрөөр хэлбэл чиний дотор тэр зүйл чинь шингээд ур чадвар төлөвшил юу гэдгийг тэр зүйл чинь ингээд өөр төрөө ажиллаж байна гэсэн. Одоо хөдөлмөрийг хийх гэдэг нь өөрөө ур чадвар байдаг. Тэгээ энэ ур чадварыг хөгжүүлсний эцэст өмнө маш их ажил гэж бодож исэн зүйл чинь магадгүй жилийн дараа 2 жилийн дараа 5 жилийн дараа ч юм уу тэр ур чадвар чинь хөгжсөний эцэст харахад зөв нэг өдрийн л ажил эсвэл нэг хэдхэн минутны дотор хийх ажлыг өмнө олон өдөр хийдэг байсан байж болно гэх мэт. Энэ альва сурах урлагтай маш чухал холбоотой. Одоо
Одоо жишээ нь хүмүүс яаж үг цээжлэх вэ гэж байна тийм ээ. Энэ асуулт маш их орж ирдэг. Үгээ мартаад ах юм гэж байна тийм ээ. Энэ асуулт бас маш их орж ирдэг. Энэ нь өөрөө ой тогтоолт гэдэг нь өөрөө жишээ нь хөгжүүлж болдог чадвар. Учираас мартлаа, дахиж сурлаа, дундуур нь нойр авлаа ингээд тархич нь бас яг болчин шиг хөгждөг учраас үзүүлэх юмгүй юм шиг тэр санагдаж байсан ч гэсэн цааш нь дахиад сурахад бүр илүү хурдан сурах чадвартай болно гэсэн. Тийм учраас миний хувьд энэ олон жил ингээд хэл сурахад олон мянган цагийг зарцуулсны эцэст дараагийн хилээ дахиад шинээр сурах юм болж эсвэл альва зүйлийг хэлж гэлтгүй өөр нэг зүйлийг одоо компьютер програм сурах ч байт юм. Ямар нэгэн зүйлийг ингээд сурахад эсвэл нэг шинэ технологи гарч ирлээ, AI гарч ирлээ, тэрийг хэрэглэж сурахад ч байт юм. Энэ сурах чадвар маань өөрөө маш өндөр түвшинд хүрээд байгаа учраас энэ нь миний тэр хөдөлмөр над дээр ажилласан байна гэсэн үг болчихж байгаа. Энийг бид нар маш сайн ухаарж байж хэл сурах, өөр бусад бизнес хийх энэ бүх зүйл дээр хэрэгжүүлэх нь тийм үү. Миний нэг итгэл үнэмшил бол юм бүхэн ур чадвар. Аз жаргал гэдэг бол ур чадвар. Одоо чинь аз жаргалтай байх гэдэг маань өөрөө ур чадвар, хөгжүүлж болдог ур чадвар. Төвлөрөх гэдэг маань ур чадвар. Яг одоо та альва зүйл төвлөрч чадахгүй 5 минут төвлөрөж затаардаг бол энэ өөрөө бас хөгжүүлж болдог ур чадвар. Тэгээд хөгжүүлэхгүй, ажиллахгүй удаах юм бол мэдээж яг булчин шиг бас баг зэрэг зэвэрдэг. Одоо жишээ нь биеийн тамираар хичээлж агаад 1 сар, 2 сар, 1 жил завсарлага авах юм бол эргээд ирэхэд чаддаг байсан зүйлүүд чинь буурсан байдаг. Гэхдээ буцаад халаалтандаа оруулаад дахиад хөгжүүлж болдог. Төмөр өрөх дээр хүртэл тийм ээ. Нэг бяр суулгасан байхад тэр бяр чинь алдагдсан байсан ч гэсэн 1 сарын дотор ч юм уу буцаад тэр бяраа олоод авах боломжтой. Яг л таны биений чинь мэдрэлийн систем чинь тийм энэ бүх чадваруудыг санаж идэг. Жишээ нь би нэг хэлийг сурлаа. Тэр хэлийгээ би нэг ч юм уу би 2 төвшин рүү хаачлаа гэж бодъё. Тэгээд би тэр хэлийг ашиглахгүй 1 2 жил 3 жил боллоо гэж бодъё. Ийм тохиолдол надад болчихсон байсан. Тэр 3 жилийн дараа би тэр хэлээрээ ярих гэхээр ярьж чадахгүй. Одоо ямар нэгэн хүн гарч ирээд би ярих юм бол бүр гацаад ингээд үгнүүдээ хольж солиод нэг тийм байдалд орно. Гэхдээ тэглээгээд тэр хэлийг би бүр мартаад байхгүй болгоцсон гэсэн үг биш. Зүгээр урдуур нь тоос гэх юм уу, зэв гэх юм уу, юу гэх нэг тийм бүрхүүлүүд нэмэгдсэн байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл миний тархины, миний чадварын илүү цаад хэсэг рүү нуугдсан байдаг гэсэн. Тэр чадвар маань. Тэгээд би эргээд нэг 2-7 хоног 1 сарыг ч юм уу тэр чадвар дээрээ дахин зарцуулах юм бол бүлээн гарцсан тэр бохирыг нь цэвэрлж гинэ гэсэн үг. Тэгээд дахиад эргээд гараад ирдэг. Тэгээд цаашаага үргэлжлүүлээд улам илүү сайжирдаг. Тийм учраас би мартах нь асуудал биш ээ. Хүсснээрээ март гэж хэлдэг тийм ээ. Цээжлэх, ой тогтоолт, төвлөрөлт энэ бүхэн маань өөрөө хөгжүүлдэг ур чадвар учраас энэ дээр зарцуулсан минут, секунд бүхэн үнцэнтэй байдаг. Үр дүн нь яг өнөөдөртөө харагдахгүй байж магадгүй. Гэхдээ энэний минут, секунд бүрийг нэмэх тусам төвлөрсөн цаг хөдөлмөрийн цагийг нэмэх тусам энэ хөдөлмөр чинь эргээд өөр төр чинь ажиллаж байдаг гэдгийг л маш сайн илэрхийлэх гээд байгаа юм. Бүгдээр одоо тактик руу орцгоё тийм ээ. Одоо жишээ нэг юм судалгаа байгаа. Мотивацийг шалгах судалгаа гэх юм уу да. Хулганыг тавиад, урд нь бяцлаг тавиад хэр хүчтэй тэмүүлж байгааг нь одоо хэмжсэн юм байна л та тэр бяцлаг руу өлсөөж агаад хэмжиж үзэж байгаа тийм ээ. Задгалан хулганыг бас хэмжиж үзэж байгаа. Мэдээж өсөглөн хулган тэр бяцлаг руу илүү хүчтэй тэмүүлж байгаа. Тэгсэн чинь бас нэг фактор оруулж ирсэн нь муур ард нь тавиад урдаа бяцлагтай, ардаа мууртай өлсөглөн хулгана зүгээр ардаа муургүй урдаа бяцлагтай өлсөглөн хулганаас хамаагүй хүчтэйгээр тэмүүлсэн гэж байгаа байхгүй. Энэ судалгааг бид нар яаж амьдрал дээр хэрэгжүүлж болох вэ гэвэл бидний мотивац хэцүү зүйлийг хийх, хөдөлмөрлөх тэр сэтэл нь 2 зүйлээс гарч иж байна тийм ээ. Нэг нь урд байгаа шагнал. Нөгөөх нь араас хөөж байгаа одоо айдас. Энэ 2 зүйлийг бид нар хослуулах юм бол хамгийн хүчтэй урагшаагаар тэмүүлэх боломжтой гэсэн үг. Аль нэгэн дээр нь төвлөрчих юм бол мэдээж одоо үр дүн тал байх юм байна тийм үү. Хамгийн илүү хүчтэй нь айдас гэж байгаа. Одоо ард нь муур байх юм бол урд нь бяцлаг байхгүй байсан ч гэсэн тэр хулган маш хүчтэйгээр урагшаагаар тэмүүлнэ гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ 2 зүйлийг хослуулах нь зөв. За одоо 5 сар болж байна тийм ээ. 2025 оны. Тэгэхээр 2025 он дуустал дахиад хагас жил дутуу байна гэсэн үг. Энэ жилийн үлдсэн хагаст би ямар хэмжээнд хүрэх вэ гэдэг зорилго тавилаа гэж бод. Энэ зорилгонд хүрэхгүй бол яах вэ гэдэг айдас танд хэрэг байгаа вэ? За дан ганц хэл гэлтгүй тийм ээ. Одоо чинь бизнес эхлүүлэх гэж байгаа ч бол эсвэл бие физиологийн бялдар одоо булчин юу байдгийг ямар нэгэн тийм зорилго тавилаа гэж бодоход тэр зорилгонд хүрэхгүй байвал ямар асуудал үүсэх вэ? Ихэвчлэн нэг тийм одоо сүртэй том асуудал биш. Зүгээр л одоо англиар nice to have гэж хэлдэг тийм ээ. Нэг шаардлагагүй ч гэсэн
тийм байсан бол сайхан да гэсэн тийм бодол. Тийм байх юм бол мотивац хангалттай биш гэсэн үг тийм ээ. Тэгээд тэр шагнал нь жишээ нь та тэр шагналд хүрэх юм бол хэр их баярлах вэ? Таны амьдрал хэр их өөрчлөгдөх вэ гэдгийг бас бодоод үзэхлээр бас тэр нь хангалттай том биш байх юм бол ерөнхийдөө таныг эхлэхээс чинь өмнө би урьдчилан таамаглаж чадна гэсэн үг. Та англи хэлийг сурч чадахгүй юм байна гэдэг. Англи хэлийг бас сурах магадлалын тестийг би бас хийсэн байгаа. Тэгэхээр энийг хийж үзээгүй бол үзээрэй. Энэ дээр би бас маш олон цагийг зарцуулаад 5 минутын дотор хэдэн асуултууд асуугаад хариулсан хариултаас нь хамаарад зөвхөн танд зориулсан зөвлөгөөнүүдийг бас бэлдсэн байгаа. Та англи хэлийг хэр сайн сурах магадaltaй вэ? Зөөн хэдэн асуултад хариулаад ердөө 5 минутын дотор хэлийг хэр амжилттай сурах магадaltaйгаа шалгаж үзээрэй гэдэг. Тэгээд энэ сурах арга, хүсэл эрмэлзэл, хэлний төвшин, одоо байгаа хэлний төвшин, хандлага болон таны боломж бололцоо хэмжнэ гэсэн үг. Энэ тестийг өгөх юм бол та үнгүү өөрийнхөө дутагдaltaй талуудыгаа бас олж мэдээд яг зөвхөн танд тааруулсан зөвлөгөөг бас сонсох боломжтой. Энэ тестний нэг давуу тал нь юу вэ гэхээр та энийг 5 минутын дотор өгснөөрөө яг тэр асуултанд хариулж явах явцдаа бодож эхэлнэ. Би ч нэрээ энийг ингэж хийдгүү, ингээд дутагдaltaй байгаад гэдэг юм байна шүү дээ гэдэг юм уу тий. Эсвэл харах үнцэг маань энэ дээр асуудалтай байна шүү дээ гэдэг юм. Тиймэрхүү зүйлүүдийг олж мэднэ. Энэ 5 сарын 10 хүртэл Octolearn дээр бид нэр 20% хөнгөлөлттэй байгаа. Амжаад бүртгүүлэхийг бодоорой. Тэрний дараа бас бүгдээрээ тулж ажиллах болно. Octolearn дээр ороод ирсэн сурагч нартайгаа. За тэгээд эргээд сэдв рүү орох юм бол бид нэр тэр муурнаас зүгтах, бяцлаг руу тэмүүлэх гэдэг хоёр мотивац бидэрт байгаа тийм ээ. Тэгэхээр тэр муурнаас зүгтахыг бүгдээрээ одоо тодорхойлъё. Жишээ нь миний хувьд одоо хэл сурах мотивац болдог зүйл маань 2017 онд анх би полиглот болох зорилго тавилаа. 5 жилийн дотор ийм хэлнүүд сурна. Яг одоо миний төвшин ийм байгаа гэдээ видео хийгээ тавьсан. Тэгээд дараа нь 2019 онд 2022 онд гэмэд нөгөө видеоныхоо апдейтуудыг оруулаад тэгээд жишээ нь 2022 онд оруулсан бичлэг маань YouTube, Facebook дээр ингээ нийлээд баг хагас сая хүн үзсэн. Тэр хагас сая хүний өмнө энэ хэлүүдийг би сурж байгаа. Би полиглот болох энэ процессэнд явж байгаа гэд зарлцсан байгаа тийм ээ. Тэгэхээр би маш том муурыг ардаа тавьсан байна гэсэн үг. За би сурахгүй бол яах вэ? Walk the walk, talk the talk гэж одоо англиар хэлдэг тийм ээ. Өөрөөр хэлбэл хэлсэн шигээ байх хэвээр. Хүн намайг хараагүй байхад гав ганцаараа байх үед надад сонголт байна. Хөдөлмөрөө хийх үү, сурах уу, үгүй юу? Тэр үед өдөр болгон би одоо жишээ нь сурдаг. Одоо жишээ би Duolingo дээр сүүлийн 200-д баг 300 хоногийн стриктэй явж байгаа. Дан ганц мэдээж Duolingo-гоор хэл сурдаг, өөр зөндөө олон зүйлсүүдийг ашигладаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл би өдөр болгон хэл сурдаг. Яагаад гэдэг вэ гэхээр түрүүний хэлсэн шиг миний ард маш том муур байгаа. Одоо тэр муурнуудын нэг нь та байна. Яг одоо жишээ нь миний лайвыг үзээд сууж байгаа та намайг одоо holding accountable буюу хариуцлагатай барьж чадчихна гэсэн үг. Яагаад гэвэл таны өмнө би амлаад би ийм хэл сурдаг хүн гэд хэлчихсэн учраас магадгүй тантай би гудамжинд Монголд одоо гиснээс би 2 сарын дараа буюу 7 сар гэхэд Монгол руу нүүх гэж байгаа гэр бүлээрээ тийм гоё мэдээтэй байгаа. Тэгэхээр жишээ нь Монгол руу очлоо. Тантай би магадгүй гудамжинд таарлаа. Тэгэхээр та намайг магадгүй Франц хэлээр ч юм уу тий тестлээ гэж бодъё. Тэгэхээр энэ бол миний хувьд accountability буюу хариуцлагын муур ардаа тавьсан байна гэсэн. Тийм учраас би хэлийг хүссэн хүсээгүй сурдаг. Заримдаа сурмааргүй санагдсан үе байна. Тарих ядарсан ч үгүй юм. Залах уу хөрсөн ч үгүй юм. Тиймэрхүү үед байна. Тэр үед би стил сурдаг. Яагаад гэвэл миний ардд маш том муур байна. Урд минь бас маш том бяцлаг байна. Жишээ нь би одоо хэл зааж байна тийм ээ. Одоо Octolearn гэдэг хэлний онлайн сургууль явуулж байна. Урд маань маш том бяцлаг байна. Тэгэхээр энэ хоёр шалтгаан байгаа учраас би хувьдаа одоо жишээ нь өдөр болгон хэл сурдаг. Дундуур нь шантрах үе байна. Дундуур нь одоо өөрийгөө гоолгоч байт юм уу тийм ээ. Эсвэл ингээд өчнөө олон жил зарцуулсны эцэст иймхэн прогресс гаргаж байгаа мó гих мэт тиймэрхүү мэдрэмжүүдийг бас мэдээж авдаг. Гэхдээ бууж өгөхгүй үргэлжлүүлдэг шалтгаануудын нь одоо хоёр том шалтгаан дэр ардаа том мууртай тэрнээс цухтаадаг, урдаа том бяцлагтай тэрнлүү тэмүүлдэг. Бас нэг зүйл нь би өмнө бүр 8 жилийн өмнө видеон дээр хэлжсэн анхаарлын хэлбэлцэл гэдэг. Миний нэг одоо жишээ баримтлагдаг зарчим гэх юм уу да. Тэрийг эргээ дахиад дурдах юм бол хоёр туйлын голд одоо жишээ нь би балансыг барихыг хичээдэг. Баланс нь барина гэдэг нь голд нь би ингээд тогтно гэсэн үг биш. Энэ хоёр руу хэлбэлцэж идэг. Нэг нь рүү нөгөө рүү хэлбэлцэж идэг гэсэн үг. Тэр хоёр туйл нь юу вэ гэвэл нэг нь Infinite Game буюу хязгааргүй тоглоом гэдэг нэг подкаст хийж байсан тийм ээ. Нөгөөх нь жижиг зүйлийг хийх. Тэгэхээр энэ эргээд нөгөө нэг миний байнга ярьдаг ойрын хугацаанд өнөө маргааштай өөртөө зөөлөн хандаад урт хугацаанд өөртөө маш хатуу ханд буюу маш том зорилгыг тавь гэдэг зарчим руу эргээд ирж байгаа.
Тэгээ энэ анхаарлын хэлбэлцэл болж байгаа. Өөрөөр хэлбэл хязгааргүй тоглоом буюу яавал би хожсон гэж тодорхойлох юм. Одоо чиний хэл сурах гэдгийг би тоглоом гэж үзэх юм бол тийм ээ. Пазл эвлүүлж байгаа юм шиг тийм. Ингээд онс эвлүүлж байгаа юм шиг би хэлийг сурж байна. Одоо чиний шинэ үгнүүд, шинэ дүрм хэллэгүүд ингээд сурах тусам тэр хэлний дүр зураг ингээд яг онс эвлүүлж байгаа юм шиг ингээд илүү тод гарч ирж байна. Тэгэхээр би хаана очих юм бол ямар зэг дээр хүрэх юм бол би одоо ялсан гэж тооцох юм бэ. Хязгааргүй тоглоом гэдэг game theory-ний буюу тоглоомын онолын дүрмээр бодж үзэх юм бол би тоглолсоор байх юм бол ялсан тооцогдно гэсэн үг. Тэгэхээр амьдралд маш олон зүйлс энэ хязгааргүй тоглоомын юм зарчимтай байдаг. Хязгааргүй тоглоомыг хязгаартай тоглоомын дүрмээр тоглох юм бол бид нар хожигддог. Жишээ нь бие бялдраа хөгжүүлэх тийм ээ. Энэ бие мах бодиогоо эрүүл, хүчтэй, хурдтай аль болох хамгийн сайн хэмжээнд нь авч явах нь хязгааргүй тоглоом. Одоо жишээ нь би гизний 6 булчинтай болчих юм бол ингээд тоглоомд би ялчлаа гэд орхигдуулах юм бол нөгөө гизний 6 булчин маань сарын дотор буцаад гүзээ болоод хувирна тийм ээ. Тийм учраас би өөрөө амьд яваа цагт хязгааргүй тоглоом. Өөрийгөө хөгжүүлэх маань энэ тоглоомыг би тоглож л байгаа цагт ялж гинэ гэсэн үг. Харин нэг хөл бөмбөгийн тоглоом бол хязгаартай тоглоом тийм ээ. Нэг нь илүү гол орууллаа, илүү оноо авлаа. 2 цагийн дотор ч юм уу тоглоом дуслаа. Нэг нь ялсан, нөгөөх нь ялагдсан бол. Харин бизнест өөрийгөө хөгжүүлэх, хэл сурах, боловсрал, биеийн тамир энэ бүх зүйлс болохоор хязгааргүй тоглоом. Тэгэхээр энийг би тоглож байгаа цагт ялж гинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл би 30 жилийн дараа хэрвээ би амьд байгаа бол хэл сурсан хിവэрэ байгаа бол би ялна гэсэн үг. Мэдээж шагнал хэрэгтэй. Мэдээж урамших хэрэгтэй. Яг өнөө маргааштай надад нэг юм урмыг авах ч үгүй юм уу, шагналч үгүй юм уу. Тиймэрхүү зүйлс хэрэгтэй. Тэгэхээр хэлбэлцэл маань эргээд zoom in хийж гэнэ гэсэн үг. Сая би zoom out хийжлээ шүү дээ. Бүх насаараа хийх зүйл. Одоо буцаад zoom in хийлээ. Өнөөдөр яах ёстой вэ? Энэ 7 хоногт яах ёстой вэ? Аманд багтах зүйлийг хазнаа гэсэн үг. Энэ 7 хоногт би хамгийн жижигхэн миний хийж чадах зүйл юу вэ? За тэрийгэ жижигсгээд өнөөдөр миний хамгийн жижигхэн хийж чадах зүйл юу вэ? Энэ дээр гол зүйл нь бид нар эготойгоо тэмцэлдэх хэрэгтэй болдог. Ихэвчлэн бидний эго хажуунаас орж ирээд айгу гой том шагналтай ч юм уу том зорилгыг ингээд ойрын хугацаанд тавих гэдэг. Тэгэнгუთ бид нар шантардаг. Магадгүй 7 хоногийн дараа аль хэдийн буцаад гацалтанд орчихсон, буцаад ирчийг алдчихсан байдаг. Тийм учраас яг өнөөдөртөө болон яг энэ 7 хоногтоо айл болох жижигхэн зорилгыг айл болох жижигхэн. Тэд чинь хангалттай жижигхэн гэж бол байхгүй. Илүү жижигэрч болно гэсэн үг. Тэр жижигхэн алхмыг хийчихэд дараагийн жижигхэн алхам руугаа. Тэгээд дараагийн жижигхэн алхам руугаа орно гэсэн үг. Ихэвчлэн одоо жишээ нь ямар нэгэн төвшөнд түрүүний хэлсэн хүний асуулт шиг B2 төвшөнд бид нар орчоод тэнцэнэ гатсан болвол за одоо бүгдээ граф зурцгаая. За одоо жишээ нь бүгдээ ийм граф зураад за энэ төвшин таны төвшин гэж үзье. Энэ болохоор таны зарцуулсан цаг гэж үзье тийм ээ. Энэ граф маань яалтчгүй иймэрхүү прогрессионтэй байдаг тийм ээ. Эхлээд бид нар эхний 100 цаг дээр бид нар хамгийн их үр дүнг олж авна. Дан ганц хэл гэлтгүй бүх ур чадвар дээр бид нар яг одоо энэ зарчмаар сурдаг. Энэ зарчмаар бид хөгждөг. Тийм учраас эхний 100 цаг A2 төвшөнд ч юм уу тийм A1 A2 төвшөнд аваачна гэсэн үг. А тэгээс. Тэгэхээр А тэгээс A2 хүртэл өөрчлөгдөж байгаа мэдрэмж нь маш том гэсэн үг. Одоо жишээ нь англи хэлээр нэг ширхэгч үг мэддэггүй байжгаад буюу А тэг төвшөнд байжгаад A1 A2 төвшин рүү орно гэдэг нь 100 цагийн дараа алдаатай ч гэсэн өөрийгөө ойлгуулад жуулчны хэмжээнд ч юм уу те дэлгүүр хоршоо асуулт хариулт өөрийгөө зохих хэмжээнд аваа явчихна гэсэн үг. Ямар ч харилцах боломжгүй тэг цэгээс бүрэн чөлөөтэй биш ч гэсэн зохих хэмжээнд чөлөөтэй ингээд өөрийгөө илэрхийлээд асуух асуултаа эвлүүлээд явчихна гэдэг чинь маш том өөрчлөлтийг гаргаж ийн гэсэн үг тийм ээ. 100 цагийн дотор. За тэгээд цаашгаа бид нар дахиад 200 цаг зарцууллаа гэж бодъё тийм ээ. 200 цагийн дараа бид нар ийм ялгаа гарна. Харьцангуй баг 5-1 ч юм уу тийм 100 цагаас 200 цаг хүртэл магадгүй A2 төвшөнд л байх бах. За тэгээд 300 цагийг зарцууллаа гэж бодоход тийм ээ 300 дахь цаг дээр бид нар дахиад л бас маш бага. За энэ дээр магадгүй A2-оос B1 төвшин рүүгээ орж эхэллээ гэж бодъё. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар өөрсдийгөө зохих хэмжээнд алдаатай ч гэсэн бүрэн илэрхийлж сурч байна гэсэн үг. За тэгээд цаашаагаа энэ ч 400 ингээд 500 цаг. За 500 дахь цаг дээр бид нар B2 төвшин рүү орж эхэлж байна гэсэн үг тийм ээ. 400-аас 500, 300-аас 500 дахиад 200 цагийн зүрхэнд бид нар иймхэн хэмжээний өөрчлөлт гарна гэсэн үг. Энэ дан ганц хэл сурахад биш, жимэнд яваад булчингаа хөгжүүлж байгаа бол та хизээч өмнө төмөр өргөж байгаагүй бол эхний одоо 1 сар, 2 сарын дотор хамгийн их булчингийн өсөлт, хамгийн их прогрессыг мэдэрнэ. Дараа нь та олон жил тууштай хичээлцсэний дараа тэр дараагийн шат руугаа ороход та дахиад
хэдэн жил хөдөлмөрлөж иж тэмцээнд ороод өрсөлдөх одоо булчинтай хүмүүсийг бол жирийн нүдээр харахад бүгдээрээ л адилхан булчинтай хүмүүс үүдэг тийм ээ. Тэгэхээр тэр жижигхэн ялгааг гаргахын тулд бид нэр дахиад хэдэн зуун цагийг зарцуулах шаардлагатай болдог. Тэгэхээр энэ нь өөрөө байгалийн хууль. Тийм учраас бид нэр яадаг вэ гэхээр иймэрхүү төвшөнд ороод ирэхээр шантардаг. За жишээ нь жүжицүүдээр тийм ээ. 2 жил хичээлсний дараа жүжицүүдээр ерөнхийдөө шантраад эхэлждэг. Цэнхэр бүсээ аваагүй ахта одоо магадгүй жүжицүү хийдэг хүмүүсийн 80% ч гэдэм үү те цагаан бүстэй те шантраад болдог. За магадгүй үлдсэн 20% цэнхэр бүсээ авлаа гэж бодоход тэдний дахиад 80% нь цэнхэр бүснээсээ гарч чадлагүй дахиад жүжицүүг орхидог. За тэгээд тэдний үлдсэн тэр 20% ингээд явсаар хагаад одоо 1% ч гэх юм уу да тийм ээ. Эцэст нь хар бүсийг авдаг. Тэр хар бүсийг авсан хүн маань илүү авьяастай даач биш. Би бялтрын одоо өгөгдөлтэй дооч биш. Зүгээр л нөгөө хязгааргүй тоглоом гэд түрүүний хэлсэн шиг энэ тоглоомноос л хусагдчихгүйхэн шиг л олон жил тууштай л хийсний үр дүнд хар бүсийг авч байна. Тэгэхээр бид нар хэл сурахад одоо жишээ нь C1 төвшин рүү орно гэдэг чинь эсвэл C2 ч юм уу тийм мэрэгжлийн төвшин рүү орно гэдэг нь хар бүс авч байгаатай л адилхан гэсэн үг. Яг л энэ хорвоогийн хуулийн дагуу бид нар нөгөө 80% хусагдаад явна гэсэн үг. А тэгсээр хагаад үлдсэн 5% ч гэдэм үү үлдсэн хэдэн хувь нь C1 төвшнийг орох боломжтой болчихж байгаа. Гэхдээ заавал ийм байх шаардлагатай юу? Үгүй. Яагаад вэ гэвэл дундаас нь шантарж байгаа хүмүүс маань энэ зарчмыг мэдэхгүй л байна гэсэн үг. Эхний тэр А-тгээс А2 хүртэл А1 хүртэлх тэр том үсрэлтийг тэр том дэвшилтийг мэдэрч үзсэн хүн А2-оос B1 рүү орохдоо ч юм уу B1-ээс B2 тэгээд B2-оос C1 рүү орохдоо дахиад 100 цаг зарцуулчих юм бол B1 рүү орчих юм шиг тэр бодох юм бол алдаатай байна гэсэн. B төвшин рүү одоо дундаж шатны төвшин рүү ороод эхэлсэн хойно харах өнцгөө баг зэрэг өөрчлөх хэрэгтэй болж байгаа. Өдөр 7-7 хоногор за одоо жишээ нь би 500 цаг зарцуулаад B1 B2 ч юм уу төвшин рүү орчлоо гэж бодъё. Тэгэхээр одоо би мэрэгжлийн төвшин рүү орохын тулд дахиад дор хаяж 500 цаг зарцуулах хэрэгтэй гэсэн үг. 500 цагийг би хэдэн жил зарцуулах хэрэгтэй байж гэх юм те. Тэрийг ингээд жижиглээд за тэгэхээр энэ 7 хоногтоо би 5 цаг зарцуулж чадах уу гэх юм те. Эсвэл тэр ч магадгүй том байж магадгүй. Энэ 7 хоногтоо 3 цагийг би зарцуулж чадах уу гэх юм. Гэх мэт. Ингээд том байх юм бол жижиглсээр хагаад за өнөөдөртөө би тэгэхээр 30 минутыг зарцуулж чадах уу гэх мэт. Яг одоо би 10 минутыг зарцуулж чадах уу. Тэгээ оройдоо би дахиад нэг 20 минутыг зарцуулъя ч гэдэг юм те. Гэх мэт. Тэгээ яг одоо 10 минут ч томдож бас магадгүй. Таны тухайн өдрийн одоо сэтгэл зүгээс ч юм уу те хэр ядарсан байгаа ч юм уу бус зүйлүүдээс хамаарад энэ 10 минут хүртэл томдож магадгүй. Тэгэхээр би за яг одоо 10 минут томдож байгаа юм бол би за номноос сурж байгаа бол номныхаа хуудсыг эргүүлчихье гэдэг юм те. Эсвэл онлайн видеогоор ч юм уу сурж байгаа бол за видеогоо эхлүүлчихье гэдэг юм те. Гэх мэт. Ингээд жижиглэнэ гэсэн үг. Ойрын хугацаанд жижиглэнэ гэдэг байгаа нь энэ. Одоо алсын зорилготой хязгааргүй тоглоомыг тоглох зорилготой байх нь та 10 жилийн дараа англи хэлээ сурсаар л байх юм бол ялна гэсэн үг. Тэр үед та мэрэгжлийн тэр төвшөнд нь хүрээд аль хэдийн өөртөө ихтэй болцсон байна. Гэхдээ сурсаар л байх болно. Яа тэгвэл би ч гэсэн англи хэлийг 20 хэдэн жил сурж байна. Одоо ч сурсаар л байгаа. Одоо ч би за өдөр болгон биш юмаа гэхэд ямар ч байсан шинэ үгнүүд надад гарч ирээл байдаг. Монгол хэлэнд ч гэсэн шинэ сурах үгнүүд гарч ирээл байдаг. Хэлээрээ ярьж байгаа юм шиг төвшөнд эзэмшлээ гэж бодоход дараа нь хэлнээсээ илүү одоо transcend хийгээд тийм ээ. Тэр хэлнээсээ дараагийн хэрэгцээ нь гарч ирээд гол хэрэгцээ нь юу юм гэхээр тэр хэлийг бид хэрэглээд харилцах, өөрийнхөө оюун санаа, бодол зүйлийг илэрхийлэх, зүгээрч нэг илэрхийлэх биш өндөр түвшинд илэрхийлэх. Тэгээд бусд хүмүүсийн одоо жишээ нь Харвардын лекц сонсоод ойлгодог болох ч байт юм те. Энд хүрэхийн тулд дан ганц хэл биш. Ерөнхий бусад боловсрал, суур мэдлэг, ерөнхий мэдлэг энэ бүх зүйлүүд чинь бас хэрэгтэй болоод явчихна тийм ээ. Тийм учраас ингээд тэр мэрэгжлийн төвшин рүү орно гэдэг нь одоо энэ хэл нь таны барьер биш болсон гэсэн үг тийм ээ. Одоо бол зүгээр таны бодох чадвар, таны өөрийгөө илэрхийлэх чадвар, таны ерөнхий боловсролын төвшин гэх мэт энэ дараагийн асуудал болчих чинь тийм ээ. Энэ зорилго руу ингээ орохын тулд бид нар өдөр тутамдаа англи хэлийг хэрэгэлдэг хүн болно гэсэн үг. Жишээ нь би сүүлийн 8 жилийн турш ориглын Netflix руу орохоор бүх зүйл нь Франц хэл дээр байдаг. Одоо жишээ нь cancel гэхийн оронд annule гэж гарч ирдэг ч юм тийм. Энэ сүүлийн 8 жилийн юм байсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл миний хувьд Франц хэл өдөр тутамд маань ингээд нэг юм жижигхэн Netflix-ээс эхлээд ингээд баян миний амьдралын нэг хэсэг болцсон гэсэн. Энэ таны гол зорилго. Одоо жишээ нь англи хэлийг сурж байгаа бол таны одоо жишээ нь YouTube руу чинь ороход YouTube-ний чинь контентийн хэдэн хувь нь монгол хэл дээр байгаа вэ? Хэдэн хувь нь англи хэл дээр байгаа вэ? Гэх мэт. Тэгэхээр энэ төвшин рүү орохын тулд нэг сануулах ёстой зүйл гарч ирж байна л да. Хар бүстэй хүний төвшөнд
аливаа зүйлийг хийх хүлээлтийг өөр дөрөө тавьж болохгүй шүү. Англи хэлээр дунд төвшөнд мэддэг бол тамгадгүй цэнхэр бүстэй гэж тооцъё. За одоо жишээ нь би англи хэл дээр бол оргил гэдэг хүн хар бүстэй. Та оргил гэдэг хүний одоо хэмжээнд хэрэглэх гээд ч үгүй юм аа. Түрүүний тэр асуулт байсан. Ойлгохгүй ч гэсэн уншаад л байх нь зөв үү гэдэг асуултанд хар бүстэй хүн унших номыг цэнхэр бүстэй хүн ч юм уу, цагаан бүстэй хүн ч юм уу, бүр ягаан бүстэй хүн ч юм уу уншаад шантарна уу гэхээс ерөнхийдөө хэрэгтэй бол биш. Гэхдээ тухайн унших зорилго чинь юу вэ? Одоо яг тэр мөчөд за 10 минут ном уншлаа гэж бодоход тэр 10 минут яавал амжилттай байх вэ гэдгийг тодорхойлно гэсэн үг. Тэгэхээр тэр 10 минутын хугацаанд та тэр номыг бүрэн ойлгоод шинэ мэдлэгтэй болно гэж зорилго тавих юм бол ялангуяа тэр ном чинь таны төвшнөөс хамаагүй өндөр төвшөнд байгаа бол та өөрийгөө 100% баталгаатай фейлдэх байдалд оруулж байна гэсэн үг тийм ээ. Хэрвээ одоо чинь тэр номыг би тэртээ дэргүн уншаад ойлгохгүй бол зүгээр чанга дуудах байж болно. Эсвэл нэг видео үзээд ч юм уу, кино үзээд би үнэхээр ойлгохгүй бол ядаж үгийг нь салгаж сонсох гэх мэт иймэрхүү зорилгоудыгаа тодорхойлоод мэдээж өөрийнхөө төвшнөөс илүү төвшний юм сонсох ч үгүй юм унших боломжтой. Гэхдээ болгоомжтой хийх хэрэгтэй. Яагаад гэвэл шантрах гэдэг зүйл бол маш аюултай. Тэгээд энэ шантрах мэдрэмжийг аль болох бага авахыг хичээх хэрэгтэй. Урамших гэдэг мэдрэмжийг аль болох их авах хэрэгтэй. Гэхдээ бас энэ балансыг бас барина гэсэн үг. Муурнаас зүхтах, бясдаг руу тэмүүлэх. Энэ хоёрын балансыг бас барих хэрэгтэй. Гэхдээ баланс барина гэдэг нь яг голд нь ингээд төгс явахыг бол хэлж байгаа юм биш. Одоо жишээ нь оргил гэдэг хүн яг төгс өдөрт яг нэг хэдэн минут хичээлээ үзэл одоо хэл сураал яг нэг юм амьдралтай бол биш. Ийм давулгаа шиг хэлбэлцэж явж идэг. Одоо чинь миний амьдрал бол заримдаа би бүр ингээд маниак шиг ингээд 3 сарын туршиж байд юм уу. Нэг хэлийг барьж аваад зөвхөн тэр хэлэнд дурлаад обсест болоод донтоод өдрийн 5 6 7 цагч байд юм уу. Тэр хэлэн дээр зарцуулж исэн үеуд бол байгаа. Тэр үеүүдэд би хамгийн их мэдээж үр дүнг мэдэрч исэн. Яагаад гэвэл мэдээж өдрийн 5 6 цагийг 3 сарын турш зарцуулна гэдэг чинь хэдэн зуун цагийг тэр хэл дээр зарцуулчихж байгаа учраас шууд тэр дараагийн түвшин рүү орж исэн үе байсан. Гэхдээ энэ нь мэдээж бодит одоо реалистик зүйл биш. Нэгдүгээрт бид нар тэр төвлөрөх чадвараа ч хөгжүүлээгүй ээж болно тийм ээ. Цагаан бүсэн дээр явж иж болно. Завн байсан ч гэсэн тэрийг олон цаг зарцуулж явах энерги байхгүй байж болно. Эсвэл мэдээж амьдрал байна тийм ээ. Үр хүүхэд одоо ажил төрөл, стресс, найз нөхөд тийм зүйлүүд бас байгаа учраас бас хийх завнж байхгүй байж болно. Түрүүний одоо чинь гэр сайн сурах магадaltaй бай гэдэг тэр шалгалтын дээр одоо чинь тэр боломж бололцоо гэдэг хэсэг дээр мэдээж таны санхүүгийн бололцоо байж болно, орчин тойрны бололцоо байж болно. Энэ бүх бололцоонуудыг чинь бас хэмждэг байгаа. Тэрнээсээ хамаарат стратегиудыгаа ингэ сонгох хэрэгтэй гэсэн үг. Хамгийн минимумда би хэдэн цагийг зарцуулах боломжтой юм. Энийг боддоор тооцоолно гэсэн үг. Тэгээ боддоор тооцохдоо ойрын 1 сарын хугацаанд би яг хэл сурах гэхээсээ илүү зүгээр л сууж сурыг. Амжилттай ч бай, биш ч бай зүгээр л энэ дээр цагаа зарцуулж сурыг. Тэрэн дээрээ ажиллаж болно. Тэгээд сарын дараа одоо жишээ нь яг биеийн тамираар зөөрлөх юм бол та бокс ч болох гэж байгаа гэж бод. Тэгэхээр таныг би шууд ринг рүү оруулаад мэрэгжлийн боксчинтай ч юм уу тамирчинтай зодтолдуулах юм бол та зүгээр ямар ч ашиг байхгүй зодуулаад дуусна тийм ээ. Тэгээд эргэж магадгүй маргааш энэ төр боксинг жим рүү ирэхгүй байх. Тэрний оронд эхлээд ядаж стамина суулгах. Буюу бахардахгүйгээр нэг гүйждэг болъё ч гэдэг юм а тийм. Бахардахгүйгээр ингээд техникүүдийг хийхдээ ингээд нэг 2 цохиод ядраад авахгүй хэмжээнд эхлээд болчоод дараа нь ингээд баг багаар нэг техникүүдийг ингээд давтнаа гэсэн үг. Тэрнтэй адилхан хэл сурахтаа ч гэдэг юм а тийм. Бид нар 2 цохиод ядрахтай адилхан хэмжээнд бас төвлөрч чадахгүй бас байж болно тийм ээ. Тэгэхээр эхлээд 1 сарыг ч үгүй юм а зөвхөн тарихныхаа төвлөрөх чадварыг л хөгжүүлье гэдэг зорилготойгоор ажиллаж байна. Тэгж ажиллачаад эргэж ирээд дахиад дараагийн сараас нэгтлээд хамаагүй хурдан сурах байх. Өмнө би бас нэг юм судалгааг дурдчихсан тийм ээ. Эсперанто гэж амархан хэлийг бүлэг хүмүүс үзээд нөгөө бүлэг хүмүүс нь болохоор Франц хэлийг үлээ дээ. Үзээд Франц хэл бол эсперанто хэлээс хамаагүй хэцүү хэл. Эсперанто хэл болохоор албаар яг амархан хийгдэж зохиогдсон хэл. Франц хэл болохоор өөрөө олон мянган жилийн турш одоо латин хэлээс ч юм уу тийм хувьсж яасан бодит хэл учраас хамаагүй хэцүү их дүрмтэй. Тэгээ энэ хоёр хэлийг хоёр бүлэг хүмүүс сураад 1 жилийн дараа харьцуулаад эхний хагаст нь нэг бүлэг нь эсперанто хэл сураад дараагийн хагаст нь тэр бүлэг нь франц хэл сурсан баг. Нөгөө бүлэг нь болохоор зөвхөн франц хэлийг л яг 2 жил ч юм уу яг тэр бүтэн хугацаанд нь сурсан баг. Тэгсэн чинь эхний хагастаа эсперанто хэл сурчаад дараагийн хагастаа франц хэл сурсан
бүлэг нь 2 жил Францыг сурсан бүлгээс илүү сайн Франц хэлийг сурсан байсан. Яагаад ингэж үү гэдгийг бүгдээр бодож үзье л та тийм ээ. Тэр бүлэг нь яг цэвэр Франц хэл дээр тал цаг хугацааг нь зарцуулсан байна тийм ээ. Тэгсэн мөртлөө нөгөө бүлгээс илүү сайн сурцсан. Тэгэхээр яагаад вэ гэдгийг бодож үзье. За мэдээж 1 жил гэдэг хугацаа нь адилхан байсан ч гэсэн магадгүй тэр эхлээд эсперанто хэл сурсан бүлэг нь магадгүй дараа нь Франц хэлийг сурахдаа илүү олон цагийг зарцуулсан гэж болно. Тэр 1 жилийн хугацаанд илүү олон цаг зарцуулах боломжтой. За тэгсэн бол яагаад тэгсэн бэ гэвэл эсперанто хэл анх сурснараа магадгүй хэл сурах гэдэг зүйлд урамшсан баг. Хоёрт түрүүний хэлсэн шиг тэр сурах гэдэг чадвараа хөгжүүлсэн баг. Урамшсан хүн улам илүү сурахыг хүснэ. Шагнал авах тусам улам илүү ирмэлцэлтэй бол. Эцэст нь магадгүй тэр эсперанто хэл сурсан хүмүүс нь яг цагаар нь тооцох юм бол нөгөө Франц хэл сурсан хүмүүсээс илүү олон цагийг зарцуулсан баг. Эцэст нь яагаад гэвэл анханасаа илүү зөөлөн ихсэн учраас, анханасаа тэр халаалтуудыг сайн хийсэн учраас. Миний хувьд яг гол танд ингээд яг энэ бичлэгээрээ бас хүрэх гээд байгаа тэр мессеж нь түрүүний хэлсэн шиг ажил тань дээр илүү одоо хөдөлмөр тань дээр илүү ажилдаг шүү. Зөөлөн ихлээрээ алсын зорилготой та хязгааргүй тоглоомыг тоглохын төлөө ингэж явах юм бол англи хэлийг ч бай, одоо франц хэлийг ч бай, хятад хэлийг ч бай сурахад хамаагүй их амжилтанд хүрнэ гэсэн үг. Түрүүний хэлсэн шиг тэр дундаасаа цагаан бүснээсээ ингээ 80% хусагдаад байдаг хүмүүс шиг биш. Тэр үлдэж хар бүсэнд хүрдэг хүмүүс болох магадлал нь өснө гэсэн үг. Тэгээ яг жүжигцүгийн нэг цэвэр жишээ бол би бас өмнө дурдчихсэн. Эди Браво гэж жүжигцүгийн домог хүн байдаг тийм ээ. Одоо жишээ нь Joe Rogan гэж дэлхийн хамгийн алдартай подкаст чинь хар бүстэй хүний багш нь. Joe Rogan-д хар бүсийг нөхсөн хүн. Тэгэхээр Эди Браво анх жүжигцүг эхэлж яхад нь мастер нь буюу Jean-Jacques Machado гэж мундаг улаан бүстэй жүжигцүгийн мастер хүн. Тухайн үед Эди Бравог урамшуулах аргаар сургаж ирсэн. Тухайн үед байсан илүү лаг сурагч нарыгаа Эди Бравог хамаагүй битгий одоо нухлаарай аль болох зөөлөн үзээрэй гэж араар нь шивнж хэлсэн байна. Тэгээд Эди Браво эхний 4 сарда урамтайгаар ноцолтоод ясны үр дүнд 4-5 сарын дараагаас эхлээд бүр нэлээд аюултай жүжигцүү юм одоо тамирчин болж эхэлсэн байна. Тэгэхээр маш богино хугацаанд маш хурдан сурсан шалтгаан нь багш нь маш их урамшуулж сургаж ирсэн. Тэгэхээр яг тэрнтэй адилхан. За одоо жишээ нь би Octo-Learn дээр бол таны ингээд дүрмээр зоддггүй тийм ээ. Тэгээд маш амархан юм шиг мөртлөө ингээд ойлгоод урам авдаг аргаар одоо чинь хичээлээ заадаг тийм ээ. Тэгээд Octo-Learn дээр хэрвээ одоо жишээ нь YouTube дээр ч юм уу ингээд Facebook дээр ч юм уу Octo-Learn хичээлүүдийг нь үзэхлээр хэдэн зуун комментууд вау би бүр англи хэлийг сурч чадна гэж бодохгүй байжгаад одоо ихтгэл үнэмшилтэй боллоо ч гэдэг юм а тийм. Маш урамтай сурж ийн гэдэг комментууд хэдэн зуугаар гол зорилго нь яг тэр. Таныг урамшуулж заадаг. Бас яг тэр хэлийг нь ашиглуулж заадаг. Жишээ нь би сая ямар ном унших вэ? Яаж одоо ойлгохгүй ч гэсэн унших уу гэдэг саяны энэ асуултуудад зориулаад comprehensible input гэж өмнө зөндөө ярьжсэн тийм ээ. Ойлгох төвшөнд авах одоо input-ний унших сонсох дасгалуудыг гэдэг. Яг энэ зорилготойгоор би жишээ нь энэ өгүүллэгийг өөрөө бичээд тэгээд өөрөө дуу оруулаад танд зориулаад хийсэн байна. Иймэрхүү өгүүллэгүүд ерөнхийдөө Octo-Learn дээр зөндөө байгаа. Бүгдээрээ сонсцгоё. Chapter 1. Florence. Zolbo's plane landed in Florence, Italy, on a warm April morning. He was 28 years old. He was a tall guy, still wearing the thick winter coat he had been wearing in Ulaanbaatar. The air smelled like coffee, wet stone, and early spring flowers. When he reached the city center, he had to take off his coat, as it was too hot. Scooters were buzzing past him like busy bees. The old European buildings made him feel like he was in a movie. He had come on a 6-month student visa to learn stone carving. He has also planned to earn some money for his family. They were sheep herders in a rural province, and the cold blizzard had wiped off half of their herd. His old mother needed medicine for her heart. He had 3 younger sisters, 2 of which stayed in the countryside with their mother. Their father had passed away when Zolbo was 19. Цаана би бүр аяыг нь sound design-ыг нь хүртэл нэлээд сэтгэл шингээж хийсэн байгаа. Доор нь ингээд өгнүүдийг нь задлаад за тэгээ өөрөө ингээд уншмаар байгаа бол ингээд уншаад тэгээ chapter 2 нь маань жишээ нь chapter 1-ийг нь үзсэн хүмүүс ороод 2-ыг нь үзэх боломжтой. Цаашгаа chapter 3 нь бас ингээд байгаа. Энэ богино өгүүллэгийг хийхдээ би яг юу бодсон бэ гэвэл анхан болон дунд шатанд уншаад ойлгох хэмжээнд энгийн хэллэгээр бичсэн. За анхан шат бол шууд ингээд уншаад ойлгохгүй ч магадгүй. Гэхдээ яг энэ орчуулга болон энэ задаргааг нь харах юм бол ойлгох боломжтой. За тэгээд дан ганц уншихгүй бас давхар сонсно. Яг л би энийг дуу оруулах хийсэн байна. Ард нь ингээд яг юу болж байгаагийнх нь дүрс нь яваад байгаа учраас бас илүү ойлгоход төхөмтэй. Одоо аманд багтах хэмжээнд зүйлийг хаз гэдэг байгаа нь одоо жишээ нь бүтэн номыг бол уншиж дуусгахад маш хэцүү.
За энэ бол нэг ойролцоогоор 2000 өнгөтэй ийм зохиол байгаа. Нийт нэг 15 минутын бичлэг байгаа гэсэн үг. Энийг бол ингээд үзэхэд хазахад амд багтана гэсэн үг. Өдөрт тэр 15 минутыг зарцуулахад ч үгүй юм тийм. Иймэрхүү жишээ нь одоо ресурсуудыг тийм нөөцүүдийг Octollearn дээр үнгүүч байгаа, төлбөртэйч байгаа. Яг би өөрөө яг юу хэрэгтэй байгаа гэдгийг бүр мэдээд байгаа учраас ингэж оруулж байгаа. Өөрөөр хэлбэл яагаад гэвэл би A2 төвшөнд явж байгаа хэлүүд надад байгаа. B1 төвшөнд байгаа хэлүүд надад байгаа. B2 төвшөнд орсон хэлүүд байгаа. C1 төвшөнд орсон хэлүүд байгаа. Тэгэхээр би бүх төвшингийн зовлонгуудыг нь бүгдийг нь яг өөрийн биеэр ойлгодог учраас яг юу хэрэгтэй байдгийг нь мэдээд тэгээд иймэрхүү жишээ хичээлүүдийг оруулсан байгаа. Ороод үзээрэй. Зарлах мэдээ гэвэл энэ жилийн 7 сар гэхэд Монгол очсон байна. За зүгээр ч нэг очихгүй. Буцах билетгүйгээр one way ticket аваад гэр бүлээрээ Монгол руу нүүж байгаа. Монголд очиод сайхан амьдарч үзье. Тэнцэнэ бас их орондоо хувь нэмэр оруулах боломж юу байна? Хүч үзье. За тэгээд бас нэг зүйл нь 5 сарын сүүлээс лайв бүгдээрээ ингээд ярилцдаг хичээлүүд маань дахиад эхэлнэ. Octollearn-ы одоо багштайгаа ингээд тулж ажилладаг хичээлүүд маань эхэлнэ. Гэхдээ энэ удаад нэг онцлогтой. Бүх Octollearn-ы сурагч нар өмнө нь бол оролцох боломжтой байсан. Энэ удаад шалгууртайгаар тэр хичээлд маань оролцох боломжтой. Тэр шалгуур нь бол тийм хэцүү биш. Octollearn-ы сурагч нарт зориулж энийг хийж байгаа. Octollearn-ы сурагч бол та өөрийгөө англиар танилцуулсан 30 секундын бичлэгийг ч юм уу те Octollearn-ы имэйл рүү эсвэл ангийн групп дээрээ тавиад тэгэх юм бол багштайгаа тулж ажиллах хичээлүүд рүү орох боломжтой гэсэн үг. Энийг яагаад би ийм шийдвэр гаргасан бэ гэхлээр энэ нөгөө нэг тэр айдсыг давах тэр одоо mental block-ийг ч юм уу те unlock хийдэг, түгжээг тайлдаг дасгалуудын нэг байна. Яагаад гэвэл би өөрөө 2017 онд 10 сая төгрөг өгөөд 2 сарын буюу 8-7 хоногийн сургалтанд сууж исэн. Broadcast yourself гэдэг контент хийдэг сургалт. Энэ сториг би ярьж лээсэн тийм ээ. Тэр үед өөрийгөө танилцуулсан бичлэгийг эхний өдрөөсөө хийж оруулах шаардлагатай болсон. Тэгээд дараа нь зөндөө бичлэгнүүдийг оруулах шаардлагатай болсон. Тэр үед би сандрах ч гэдэм үү те ингээд айх ч гэдэм үү мэдрэмжүүдийг маш их аваад тэнд байсан хүмүүс маань янз бүрийн шалтгаан тоочоод бас эхнээсээ сурагч нарын шууд хусагдаад явсан. Нөгөө нэг 10 сая төгрөгөө буцааж аваад гарсан. Гэхдээ яг үлдсэн хэдэн сурагч нар яг хувь хүнийхээ ур чадварыг хүртэл ингээд өртөө ихтэй байдалч гэдэг юм. Тэр цар хүрээгээ ингээд тилээд явцгаасан. Тэрний хүчинд одоо хүртэл би ингээд 8 жилийн дараа контент хийгээ сууж байна тийм ээ. Тэрэн шиг би бас ингээд сурагч нарынхаа тим хэмжээнд онлок хиймээр байна л да. Зөндөө олон хичээлийн нөөцүүд одоо ингээд видеонууд, унших дасгалууд, шалгалтууд, зөндөө олон контент ингээд Octollearn дээр ч байна, өөр YouTube дээр ч гэдэг юм өөр зүйл хаасаагүй байгаа. Гэхдээ гол нь хэрвээ таны behavior буюу таны зан үйл, таны үйлдэл өөрчлөгдөх юм бол та сурсан гэсэн үг. Хэрвээ таны зан үйл чинь өөрчлөгдөхгүй бол та сураагүй гэсэн үг. Та номыг уншсан байж болно. Уншсныхаа эцэст таны амьдралд зан үйлд чинь ч юм уу те өөрчлөлт гарсан уу? Гараагүй бол та юуж сураагүй л гэсэн үг. Тэгэхээр ингээд өөрийгөө бичлэг хийгээд видео хийх нь шууд behavior болгож эхлүүлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл үйлдэл гаргаж эхлүүлж байна гэсэн үг. Тэгэхээр зөвхөн бичлэг хийж явуулсан сурагч нартаа зориулж тусгай онлайн багштайгаа тулж ажиллах хичээлүүдийг орно. За танхимын хичээл орох уу гэж энэ асуулт маш их ирдэг. Яг одоогийн байдлаар Лондонд байгаа учраас танхимын хичээл орох боломжгүй байгаа. Монголд очоод магадгүй юу ч гэсэн би очихоос өмнө бол юу ч амлаж мэдэхгүй байна. Очоод юу ч гэсэн эх оронтойгоо дахин танилцаад, Улаанбаатар хоттойгоо танилцаад, тэгээд хүмүүстэй ярилцаад, тэгээд энэ ч юу хийх боломж байна, хүмүүст ямар хичээл заах, юу хийх боломжтойгоо бүгдээ харж агаад шийднэ. Гэхдээ одоогийн байдлаар 5 сарын сүүлээс эхлээд багштайгаа тулж ажилладаг хичээлүүд маань дахиад эхэлнэ. Бас бичигдсэн байгаа багштайгаа тулж ажилласан бичлэгүүдийг бас ороод үзэж болно. Octollearn дээр бас байгаа. Сургалт гэдэг дотор байгаа. Одоо жишээ нь сургалт гэдэг дээр дарах юм бол англи хэлний сургалтууд байна, тест байна, франц хэлний сургалт байна. Энэ цуврал лекц хичээлүүд гэдэг энэ дотор бас надтай хийсэн хичээлүүд бас үзэж болно. Жишээ хичээлүүд. Бүгдээр ямарчсан видео хичүүлээд үзээд, давтаад, айлсаад аваад, өдөр тутамдаа жижигэн зорилгоодыг тавиад, алсын зорилготой болохоор бид нар бүгдээрээ хязгааргүй тоглоомыг тоглол сайн байна. Хизээч дуусахгүй сурах. Болчлоо гэдэг цэг байхгүй. Майлстоунууд бол байгаа тийм ээ. Дундуур нь хүрэх амралтын цэгүүд ч үгүй юм байж болно. Харин за ингээл болчлоо гэсэн цэг бол байх ёсгүй. Тийм учраас бид нар бүх насаараа сурна, хамтдаа сурцгаана. Өдөр тутамдаа өнөө маргааштай хамгийн жижигхэн хазж болох, аманд багтах хазмыг л хазж хийцгэн. За тэгээд хэрвээ бүртгүүлмээр байгаа бол 5 сарын 10 хүртэл 20% хөнгөлөлт явж байгаа. Бүгдээрээ
Octo-Learn дээр ямарчсан уулзцгаая. За одоо ингээд сүүлийн хэдэн лайв комментуудад хариулцгаая. Яриагаа сайжруулах хөтөлбөр Octo-Learn сургалтад байгаа болов уу? Тэр видео хичээлүүд маань жишээ хичээлүүдийг үзээгүй бол үзээрэй. YouTube-ээс Octo-Learn гэж хайж ороод байгаа. Бүх видео хичээлүүд маань таныг яриулдаг дасгалууд байна. Ярианы чадвар шууд сайжир. Англиар сэтгэх чадварыг шууд суулгадаг хичээлүүд байгаа. Тэднүүсийгээ давтчаад ороод багштайгаа бас тулж ажиллах хичээлүүд байгаа. Тэгэхээр ярих боломж бол зөндөө гарна. Унших, сонсох, ярих, бичих энэ бүх дөрвөн скиллийг бол хөгжүүлдэг ба. Octo-Learn-д бүх төвшөнд байгаа юу? Бүр ихнээс нь эхлэх гэдэг. Octo-Learn-д бол мэрэгжлийн төвшний өндөр төвшний хичээлүүд одоохондоо байхгүй байна. Анхан шат бүр тгээс нь эхэлсэн хүмүүст зориулсан анхан шатны хичээлүүд бас байгаа. Эсвэл бүр олон жил ингээд сурсан юм шиг мөртлөө хэрэглэхлээр чаддгүй, ойлгох гэхлээр ойлгодоггүй тийм хүмүүст бас зориулсан ерөнхийдөө хичээлүүд одоогийн байдлаар байгаа. Их нутагтаа тавтай амирал. Welcome back. Thank you. Баярлалаа. Очихгоо догдолж байгаа одоо бүгдээрээ эхнэрээ тойр бол маш их догдолж байгаа. За өөр асуултууд Франц хэлний хичээл оруулах уу гэн. Франц хэлний бүтэн курс Octo-Learn дээр байгаа. Тэр миний оруулж исэн 5 жишээ хичээлээс үргэлжлээд бүтэн курс бол Octo-Learn дээр бол байгаа шүү. За лайв хадгалах туу техникийн асуудал гарчихгүй бол хадгална гэж хариулах уу гэн. Үргэлж тэгж хариулдаг байгаа. Одоогийн байдлаар лайв дээр маань техникийн асуудал гараагүй байх шиг байна тийм үү. Тэгэхээр энийг бол хадгалах байх. За төвлөрлөө яаж хөгжүүлэх вэ? Би яг хэлэн дээр нэг төвшөнд гатсан ээж байна. Одоо шинээр хэл сурж байгаа овоо болчлоо гэд бодохын гэтэл бодит байдал дээр тэр төсөөллөөс минь бүр доор байх жишээ нэг. Тэгэхээр бас нэг юм байгаа л та. Delusion гэж одоо надад бас маш их тулгардаг асуудал. Delusion буюу одоо бодит байдлаас илүү байгаагаар төсөөлсөн байх. Тийм ээ? Төсөөрөл. Энэ асуудалтай бид нар бол мэдээж байнга тэмцэлтэн. Магадгүй төвшин тогтоох шалгалт өгдөг ч гэдэм үү тийм. Яг бодиттойгоор яг өөрийгөө хаана яг ямар төвшөнд байгаа. Одоо энэ бүгд Octo-Learn дээр бол үнгүй байж байгаа. Төвшин тогтоох шалгалт, сурах магадлалын шалгалт, 5 минутын шалгалтууд байгаа. Эднүүсийг жишээ нь өгөөд тэгээ яг бодит байдлаар би яг одоо энэ цэг дээр байна гэдгийг тодорхойлоод тэгээд гейм план гаргах хэрэгтэй гэсэн үг. За одоо чинь яг одоо би A2 дээр байх шиг байна. B1 рүү орохын тулд юу шаардлагатай, хэдэн цаг шаардлагатай, хүснэгт нь хүртэл байгаа тийм ээ. Яг ийм цагийг зарцуулж иж энэ төвшин рүү орно гэсэн. Тэгээд төвлөрөлтөө яаж сайжруулах вэ гэдэг байгаа шүү дээ тийм. Одоо жишээ нь ном унших гэж болж чинь тийм. Заавал англи хэл дээр биш. Монгол хэл дээр ч гэсэн ном уншиж болж байна. Гэхдээ зүгээр нэг уншихгүй яг тэрийгээ уншаад магадгүй тэмдэглэл хөтлөгч үү тийм үү тийм. Эсвэл яг англи хэл дээрээ зориуллаа гэж бодоход одоо жишээ нь Octo-Learn хичээлүүдийг үнгүү дууны үгнүүдийн хичээлүүд байгаа тийм. Тэр дууны үгнүүдийг мөр мөрөөр нь задлж суух байж болж байна тийм ээ. Эсвэл зүгээр англи хэл дээр нэг өөрийнхөө шатан зориулсан beginner гэдэг ч үгүй юм уу, intermediate гэдэг ч үгүй юм уу хайгаад сонсох дасгалуудыг олдог ч үгүй юм. Тэгээ яг тэрэн дээрээ төвлөрөх. Эхэндээ магадгүй 2 минут төвлөрөд анхаарал сарнаад үргэлжлүүлж чадахгүй байж болно. Тэр нь түрүүний тэр боксоор 2 зөхиод ядраад цуцчдаг хүн шиг болцсон байж болно таны тарих. Тэгэхээр дараа нь 5 минут болгох тэрийг. Тэгээ тэрийг 10 минут болгох гэх мэт. Иймэрхүү прогрессор ажиллана гэсэн үг. Эхний 1 сартаа ч юм уу тийм. Гол нь энэ суурьгаа тавьж иж дараагийн шатууд руу орох боломжууд нь нэгдэнэ. Иймэрхүү дасгалуудыг өөрөө олж хийх боломжтой. Octo-Learn дээр бол мэдээж байгаа. Гэхдээ Octo-Learn-оор хязгаарлагдахгүй байх. Octo-Learn ном гаргах уу гэн. Монголд очиж байгаад ном гаргана шүү. Яг англи хэлний энэ саяны энэ өгүүлбэрүүдийгээ цуглуулж агаад англи хэлний анхан шатны болон дунд шатны тэгээд агсан шатны өгүүлбэрүүдийн гоё номнуудыг бол гаргана. Өөр ном бас гаргана. Ерөнхийдөө яг ном бичих гэдэг бол миний дараагийн том чаленж байгаад байна. Тэгээд энэ номыг бичихэд одоо чинь олон жил өөрийгөө бас голж исэн тиймэрхүү бодлууд бол орж ирдэг байсан. Гэхдээ түрүүний хамгийн ихэнд хэлсэн тэр зарчмыг эргээд авчирхад миний хувьд одоо чинь ном бичих юм бол энэ бол оюуны төвлөрсөн хөдөлмөр болж байгаа тийм ээ. Олон цагийн хөдөлмөрийг би оруулснараа энэ хөдөлмөр маань буюу тэр бичсэн ном маань өөрөө над дээр ажиллана гэдгийг би бол мэдж байгаа учраас заавал ном бичих шаардлагатай гэж хараад байгаа. Төлбөрөө заавал бүртгүүлсэн даруйдаа төлөх үү, хувааж төлөх боломж байгаа юу гэн. Нэлээд хэдэн хүмүүс хувааж төлж байсан. Octo-Learn руу ороод ер нь хүрсэн бүх асуултаа асуугаад холбогдоод явчих юм бол би бол өөрөө бас хариулдаг байгаа. Эсвэл сувд бас зарим асуултанд хариулдаг. Хүүхдээ дүрмтэй зуралдуулах уу, цээжлүүлэх үү гэдэг. Хүүхдээ ерөнхийдөө яаж мундаг сургах вэ гэдэг тал дээр бүгд хальт ярилцъя. Би бол одоо жишээ нь 2 хүүхэдтэй хүн. Тэгээд хүүхдүүдэд бас зөндөө хичээл зааж исэн хүний хувьд миний нэг давуу тал би хүүхэд чанараа өөрөө алдаагүй гэдгээр айгүйх бахархдаг нэг хүн байгаад байгаа. Хүүхдүүдтэй би айгүйх найзалдаг. Одоо жишээ нь зүгээр нэг randomly онгоцны буудлын дээр явж байгаа хэдэн
цаг хүлээх шаардлагатай үед тэнцэнэ хідэн хүүхдүүд ч байт юм уу байх юм бол хамт тоглоод яваад өчдөг гэх мэт. Тэгэхээр хүүхдтэй харьцах амархан байдаг надад. Яагаад гэвэл би өөрөө тэр хүүхэд чанараа хамгаалсаар ирсэн хүн учраас тэр тал дээр надад нэг тийм давуу тал байдаг. Бас нэг юм ишлэл санаанд ороод тань л да. Тэр нь болохоор Карл Юнгийн хэлсэн ишлэл. Одоо хүүхдийг зовоодог хамгийн том burden буюу тэр ачаа бол эцэг эхийнх нь амьдрч чадаагүй амьдрал, өөрөөр хэлбэл эцэг эхийнх нь хүлээлт. Тэгэхээр энэ миний бодлоор бол маш үнэн. Энэ дээр бид нар гол нь илүү ажиллах хэрэгтэй юм шиг санагддаг. Хүүхэд чинь сурахгүй байж болно. Магадгүй 18 нас хүрчлээ нэг ч гадаад хэлээр ярьдаггүй байж болно. Тэглээгээд та фейлцэн гэсэн үг бол биш. Гэхдээ мэдээж бүр ингээ хүүхдтэй зөнд нь хөсөр хайцсан бол мэдээж тэр бол алдаа. Харин бүр ингээ шахсаар агаад магадгүй тэр хүүхэд чинь нэг зөх хэмжээний нэг хэлээр ярьдаг ч үгүй юм. Тэгхдээ дургу болцсон байх юм бол илүү одоо асуудалтай гэж би бол бодоод байгаа. Тэгэхээр энэ балансыг тэр хүүхэд дээр ялангуяа маш сайн барих хэрэгтэй. Маш эмзэг амьтад учраас яаж дуртай болох вэ гэдэг тал дээр ажиллах хэрэгтэй. Тэгээд маш урт хугацааны тоглоом. Түрүүний хэлсэн шиг нөгөө хязгааргүй тоглоом гэдэг шиг хүүхэд гаргана гэдэг бол хязгааргүй тоглоомыг тэр хүнтэй ингээд эхлүүлчихэж байгаа. Хүүхэд чинь төрлөө та хоёрын энэ харилцааг бүх насаараа хязгааргүй тоглоом болгон сайхан харилцаагаар өргөжлүүлэх гэдэг нь ялангуяа эцэг эх бидний үүрэг байна. Нэг давуу тал нь болохоор яг иймэрхүү хандлагатайгаар эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэх юм бол хүүхэд чинь танд илүү итгэдэг бөгөөд одоо үгэнд чинь хүртэл илүү амархан ордог болчдөг. Яагаад гэвэл танд бүрэн итгэж байгаа учраас таны хэлсэн зүйлийг эсэргүүцээд байхгүй гэсэн үг. Энэ дээрээ илүү их сайн ажиллах бол миний арга барил. Яг миний бодит жишээн дээр бол манай том хүү одоо 12 настай монголоор маш муу ярьдаг. Тэгсэн мөртлөө Duolingo дээр одоо герман хэл дээр бас нэг 200 хоногийн стриктэй явж байгаа. Тэгээ би Франц хэл заах гэж үзэж исэн. Монгол хэлийг бол одоо хүртэл заах гал үздэг. Гэхдээ миний бодлоор бол хүүгээ ямар ч байсан монголоор бол чөлөөтэй ярьдаг болгоно. Тэр бол заавал хийх ёстой зүйл. Гэхдээ таймлайн нь энэ жил дотроо гэх юм уу, эх жил дотроо гэх юм уу, эсвэл бүх насаар нь гэх юм уу, эсвэл дараагийн 20 жил дотроо гэх юм уу. Эннээс нь хамаарч байгаа гэсэн. Миний хувьд болохоор одоо жишээ нөгөө нэг мундаг хэлний багшийн чинь хүүн их хэлээрээ хүртэл мундаг ярьдаггүй юм байна гэдэг тийм бодол одоо жишээ нь надад ингээд орж ирдэг л дээ. Тэгээ insecurity гэх юм уу, юм комплекс орж ирэх гээд шахмаар санагдах ч байт юм. Энэ бодлууд орж ирнэ. Гэхдээ тэгж шахах болгонд манай хүү жоохон дургу болох гээд байдаг. Тэрийг нь би ингээд мэдэрдэг учраас өөрт нь одоо ингээд эрх чөлөөгийн зөх хэмжээнд өгөөд хазаж болох хэмжээнийхэн дээр урамших хэмжээнийхэн жижигхэн зүйлсүүдийг би ингээд өгдөг гэх юм да. Ямар сайн да. Би одоо чинь герман хэлээ үз гэж ерөөсөө энэ баг нэг ч удаа хэлж байгаагүй. Сүүлийн одоо тэр 200 хоногийнхын стрик дээр өөрөө сайн дураараа Duolingo дээр чинь 200 хоног герман хэл үзсэн ба. Харин миний одоо чинь үүдэ үзүүлдэг нөлөө нь юу вэ гэхээр нүдэн дээр нь би өдөр болгон хэл сурж байгааг бол харж байгаа. Байнгын үнэхээр хэл сураад байгааг бол яг хамт амьдарч байгаа ингээд хүн чинь ингээд харна шүү дээ. Тэр бол гүн нөлөөлж байгаа гэдэгт би бол итгэлтэй байна. Яагаад гэвэл энэ хүүхдийн сэтгхүү дотор стандарт үүсэж байгаа. Эцэг их бидний хамгийн чухал анзаарах ёстой зүйл нь тэр юм шиг надад санагддаг. Амьдралынх нь стандартыг нь тавьж өгж байгаа гэсэн үг. Стандартыг нь тавихтаа бид нар өөр дээрээ жишээ болгож тавьдаг. Чи гэрээ цэвэрлэх ёстой гэдэг стандарт байхаас илүү өөрөө гэрээ цэвэрлж үзүүлдэг ч гэдэг юм тийм. Цэвэрлэхдээ бид хоёр одоо чинь манай хүүхдээр байнга хамт гэрээ цэвэрлэдэг. Манай хүү байнга хогоо асгадаг, байнга тоосоос оруулдаг гэх мэт. Тэр хооронд нь одоо чинь ээж бит хоёр ч юм уу ингээд аяга аваад гэх мэт гэрээ цэвэрлэдэг. Ийм мэтийн стандартуудыг өөрийн жишээгээр аль болох ингээд тавихыг хичээдэг. Аав нь аль хэдийн 10 жилээ төгсөөд их сургуулаа төгсөөд ингээд насанд хүрсэн хүн тий. Сургуульд аль бие ёсоор би бол одоо сурхаа болцсон хүн. Тэгсэн мөртлөө өдөр болгон сурж байгаагаа бол харуулж байгаа. Зүгээр л өдөр болгон хүн насаараа хэдэн настай ч байх нь хамаагүй насанд хүрсэн хүн байсан ч гэсэн сурдгийн байна гэдэг нь хэлүүлэхгүйгээр толгойд нь зүгээр л нормал үзэгдэл болгоцсон гэсэн. Тийм учраас насанд хүрэхтэй ч үт юм аа. Магадгүй 20 хэдэн настайдаа монгол хэлийг маш өндөр түвшинд эзэмшээд чөлөөтэй ярьдаг болох байх гэдгийг бол би эргэлзэхгүй итгэж байгаа. Ялангуяа хүүхд өсгөх дээр хүүхдийг ямар нэгэн зүйлд сургах дээр миний хандлага бол юм. За энэ миний хандлага 100% өөр хандлага нь буруу гэсэн үг л биш. Ямар ч одоогийн байдлаар би бол тийм хандлагатай байдаг. Бахархууштай зүйл нь манай хүүхд хоёрын харилцаа маш нөхөрсөг, маш дотно, хайраар дүүрэн байдаг. Энэ хамгийн чухал. Ярианы англи хэлийг хурдан хугацаанд өөрөө бэлдэж сайжруул болох бай. Би бол одоо жишээ нь ямар ч хэлээр байнга толгой дотор ярьж идэг. Оройдоо ер нь бол нэг орой болгон биш юм аа гэхэд баг ихэнх оройдоо шүн ингээд орон дотроо өөрөө өөртөө 6-7 хэл ярьч юм ингээд 5 минут ингээд баг 30 минут ингээд яриа өрнүүлээ суучдаг. Жишээ нь би талаар ингээд
ярьж илаа гэж үү те. Юу ярих вэ гэвэл мэдээж өнөөдөр болсон зүйлээ ч гэдэг юм. Ингээд хүний толгой дотор тэр тэргүй бодлууд орж ирж байгаа шүү дээ. Би аль болох тэр бодлуудыгаа зөвхөн монгол хэл дээр юм уу зөвхөн англи хэл дээр байлгахгүй байхыг хичээдэг гэсэн үг. Тэр тэргүй би монгол хэл дээр бодож байгаа. Эсвэл англи хэл дээр ч юм уу бодож байгаа. Тэгэхээр таны хувьд одоо чинь англи хэл дээр ярих чадвараас айжруулахын тулд аль болох 100% монгол хэл дээр боддог бол тэрийг магадгүй нэг 5% ч юм уу ядаж англи хэл дээр боддог болгох дасгалыг хүчээр хийх. Тэр нь жишээ нь түрүүний миний хэлсэн шиг шүн ундж явахтаа ч гэдэм үү. Англиар аль болох ам дотроо буфтандаг ч гэдэм үү. Ярихыг хичээх хэрэгтэй. Энэ үйл явцад чинь мэдгүй үгнүүд, мэдгүй хэллэгүүд маш их гарчна. Ингээд илэрхийлэх гэхлээр ингээд гацчдаг үгнүүд. Тэднүүсийгээ сайхан Google Translate гаргаж ирээд монголоор асуугаад магадгүй ChatGPT-гээс ч юм асуугаад за одоо жишээ нь англиар өчигдрөөс хойш нэг юм намайг санаа зовоогод байна гэдэг үгийг ч үгүй юм тийм. Хэлэх гэсэн чинь чадахгүй нэ. Өчигдрөөс хойш гэдгийг би яаж хэлэх ёстой юм бол гэдэг ч юм тийм. Тэрийг ингээд асууж болно. Энэ бол одоо чинь миний хийдэг дасгал. Заавал багш байх шаардлагагүй, заавал хэн нэгэнтэй ингээд ярих шаардлагагүйгээр хинч хийж болох дасгал гэсэн үг. Бас онлайнаар ингээд iTalki дээр ч юм уу ингээд багш нартай бас цаг аваад бас ярилцах үе байна. Тэр бол бас маш нэмэртэй. Олон өөр аргууд байна л да. Гэхдээ хэний ч шаардлагагүйгээр хийж болох тэр дасгал бол яг өөрөө толгой дотор нэг 5 минут ч юм уу зөвхөн англиар ч гэдэм үү зөвхөн тэр сурж байгаа хэлээрээ ярихыг хичээгээд гацсан хэсгүүд дээрээ Google Translate, ChatGPT ашиглаад асуух. Тэгээ тэрийгэ тэмдэглэж авах. Тэгээд тэрийг одоо чинь сурчингуудаа одоо чинь дөрөв хэлсэн шиг өчигдрөөс хойш гэдэг үг яаж хэлдэм бол гингууд нөгөө Google Translate чинь since yesterday гэдэг ч юм уу тийм орчуулган гараад ирлээ. Тэнгууд since yesterday гэдгийг хид хідэн өөр өгүүлбэрт шууд ашиглаад эхлэх. Одоо чинь миний арга барил бол тийм. Тэгээд нөгөө үгээ байнга ашиглах. Аливаа нэг зүйлийг сурах гэж байгаа зүйлээ ерөнхийдөө ингээд давтсаар агаад бодохгүйгээр хийдэг болох. Одоо миний зорилгонд үргэлж байдаг. Одоо жишээ нь би баг байхасаа цохил төшгөлтүүдийг тулааны урлагаар хичээлдэг болохоор цохил төшгөлтүүдийг байнга одоо хэдэн 10,000 удаа хийсэн баг. Өнөөдөр гэхэд би одоо жишээ нь өнөө өглөө би 8 хагасаас жим дээр өшгөлтүүдийг шокон дээр хийж байгаа л ирсэн. Гол зорилго нь яах гэдэг нь ихлээр мэдээж тэр хязгааргүй тоглоомыг тоглож чинь PBL-драа ингээд хөгжүүлэх эсвэл хөгжүүлдэг юм аа гэхэд зөх хэмжээний төвшөнд хурц байлгах. Нөгөө талаараа тэр 10,000 өшгөлсний дараа тэр магадгүй хэдэн 100,000 ч гэдэм өшгсний дараа бодит амьдрал дээр би тэмцээнд ч гэдэм үү эсвэл хин нэгэнтэй ингээд сөргөцөлтөд бие хамгаалах, гэр бүлээ хамгаалах шаардлагатай болох юм бол бодохгүйгээр маш хурдан хавиргыг нь хугартал өшгөлж чадна гэсэн үг. Балансаа алдахгүйгээр яг өдөө өшгөлнө гэж бодохчгүйгээр инстинктээр шууд execute хийнэ гэсэн үг. Энэ зарчмыг бас хэл дээр би бас ашигладаг. Одоо чинь би англиар ч гэдэм үү те ярихын тулд англи хэлээ бодох шаардлагагүйгээр юу ярих гэж байгаа агуулгаал бодоход тэр хэл маань миний амд бэлэн байна гэсэн үг. Ингийн тулд би хэд давтах хэвээр. Тэр амны уншлага болох хэвээр гэх мэт. Тийм зарчим маань болоод байна. Ярианы чадвараа хөгжүүлдэг. Хатуурсан асуулт байж магадгүй юм. Цагийн менежментийн талаар хэтгэн зөвлөгөө өгөхгүй байсан. Цагийн менежмент гэхээсээ илүү би сүүлийн үед энерги менежмент гэж аявих яриад байгаа тийм ээ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр пандемикийн үеэр анзаарсан л да. Пандемикийн үеэр биднэрт цагаас их юм байхгүй болсон байсан. Нэг хэсэг. Одоо ялангуяа Англид миний анзаарснаар furlough гэж хүмүүсийг ажлаас нь гаргаад цалингийнх 80% нь өгөөд байлгаж ирсэн. Тэгэхээр бид нар бол яг тухайн үед гэрээрээ түр амралт авцгаацсан, пандемикийн амралт авцгаацсан. Тэгсэн мөртлөө цалингаа аваад гэртээ суужсэн. Тэгэхээр биднэрт цаг заваас илүү их юм байгаагүй. Миний эргэн тойронд одоо чинь манай эхнэр, манай ээж, хоёр манай нагц эгч хүртэл манад байсан, манай дүү хүртэл ирсэн байсан. Тэгэхээр маш олуулаа гэртээ тухайн үед байж исэн. Тэр үед тэр хүмүүсийг анзаархад өдөр болгон хүзэр тоглосон, маш их хэмжээгээр хоол идсэн, бүгдээрээ жин нэмцгээсэн. Тэгээд маш их кино үзцгээсэн. Тэгэхээр тэр хүмүүст зав нь бол байсан, цаг нь бол байсан. Хүсэл нь юм уу түрний тэр араас нь хөөж байгаа муур нь магадгүй байгаагүй, урд нь байгаа бясалг нь магадгүй байгаагүй ч байт юм уу. Тийм учраас одоо өөрийгөө хөгжүүлэх ч байт юм уу, юм сурах ч байт юм тэр зүйлийг хийгээгүй. Би болохоор яасан? Тухайн үед өдөр болгон парк дээр гарч гүгээд паркны нэг мөчөрнөөс зүгдэж сунаагаад тухайн үед би турникэн дээр сунаж чаддгүй байжгаад сарын дотор 1000 сунаж исэн. Тэгээ парк дээр тойрч гүйсэрээд гэртээ ганцаархна пандемик үеэр турж исэн хүн би байсан. Тэгэхээр цагийн менежмент гэхээсээ илүү энерги менежмент гэдэг байгаа нь тэрүүний тэр төвлөрч чадах чадвар, өөрийгөө хөгжүүлэх тэр хүсэл эрмэлзэл, тодорхойлсон тэр зорилго, тэр бүхнийгээ авч явах нь маш чухал. Энэ зэгт хүрэхийн тулд олон фейлдэж, олон цагаа алдаж хүрч байгаа юм л да. Надад бас зав байсан үед би юу ч бүтээл хийж чадахгүй, юу ч сурах хөгжүүлж чадахгүй, шантраад, сүлдаад, ядраад тийм байсан үе бас зөндөө байсан учраас зарим үед би маш завгүй мөртлөө бүгдийг амжуулаад байсан үед бас байсан учраас яг энерги менежмент гэдгийг л ойлгоод байна. Ажиллах энерги байна уу? Ажиллах эрмэлзэл байна уу?
хүсэл тэмүүлэл байна уу? Тэрийг байнга бадрааж ах ингээд гал ноцоогоод галчин сүулдэ ингээд мөхөөд үнс болоод ингээд тэр галаа үргэлжлүүлж ноцоож нэмж түлж хийхгүй бол мөхчдөг тийм ээ. Яг тэрнтэй адилхан бидний энергийн төвшин, бидний хүсэл эрмэлзлийн төвшин, энтузиазм, тэр догдлол, сонирхол тэр бүх зүйл бас гал шиг ингээд мөхдөг учраас байнга түлш хийхийг бас хичээдэг. Тийм учраас эргээд сануулна өөртөө юуны төлөө яаж байгаа вэ гэдэг ч юм. Жишээ нь би ингээд баг видео болгон дээр хэлдэг нэг зүйл байдаг да. Би Монгол улсыг эх орноосоо зүхтмааргүй амьдрахад сайхан орн болгох зорилготой гэдэг. Энэ зорилгыг нэг биш удаа та сонсч байсан бах магадгүй миний амнаас. Байнга ингэж хилээд байна гэдэг нь юу гэсэн үг гэхээр өөртөө тэгж би хэлэх болгондоо энэ зорилгодоо би түлш ноцоож нэмж гинэ гэсэн үг. Тэгэхээр яг иймэрхүү байдлаар цагаа болон энерги хамгаалж ноцоож дүрлзүүлэх хэрэгтэй гэсэн үг. Манай Баттулга бабу орж ирсэн байна. Яг тийм шүү 100% санал нэг байдаг даа өргөлж гин. Одоо Монгол явцсан байгаа манай энэ найз Лондонд сая бит хоёр бас яг энэ арт суугаад подкаст хийсэн. Тэрийг би эвлүүлж дуусаг байгаа. Энэ сартаа эвлүүлээд оруулах байх. За тэгээд энэ доор бас нэг хамгийн сүүлчийн яг энэ сэдвтэй холбоотой нэг асуулт бол яаж сахилга баттай болох вэ гэж асуулт байна. Энийг би anterior mid-cingulate cortex гэдэг үгээр хариулмаар байна. Энийг бас өмнө дурдчихлээсэн тийм ээ. Энэ чухал зүйлсүүдийг нэг дурдаад хангалтгүй. Би нэг ийм бичлэг бас сонсч байсан байна. Хорвоогийн бүх зүйлсүүдийг аль хэдийн хэлчихсэн байдаг. Хорвоогийн бүх тэр ухаантай зүйлс, тэр ишлэлүүд, тэр зарчмууд хэн нэгэн аль хэдийн хэлсэн байдаг. Тэглээгээ дахиж хэлэх шаардлагагүй гэсэн үг биш. Хинч сонсоогүй учраас бүгднийг дахиж хэлэх шаардлагатай байдаг гэдэг. Тэгэхээр энэ сахилга батыг үүсгэх энэ зүйл нь anterior mid-cingulate cortex гэдээ байгаа зүйл нь хүсээгүй хэцүү зүйлээ хийхэд хөгждөг, томордог, хүчрхэгждэг. Харин богино хугацааны таашаалыг хөөж биеийн амрыг бодож аливаа зүйлийг хойш тавих юм бол агшдаг. Одоо чинь оргил гэдэг хүн сахилга баттай үеуд байна. Сахилга батаа алдаад, ирчээ алдаад, миний гарнаас ингээд халтраад бүх контрол ингээд халтраад гарах үе бас байна. Тэр үе болгонд би энэ зарчмаа эргээд хэрэгжүүлдэг. Энэ зарчим гэдэг нь түрүүний хэлсэн богино хугацаанд ирчийг бий болгох жижигхэн хазмууд. Тэгэхээр энэ хазмуудыгаа жижигээр нь дахин хазж эхэлдэг. Тэгээд шинээр дахин ирчийг үүсгдэг. Би хэдэн удаа ирчээ алдснаа мэдэхгүй байна. Хэдэн удаа шинээр ирчийг бэлд хийснээ бас мэдэхгүй байна. Маш олон удаа хийсэн. Тэгээд түрүүний хэлсэн шиг хөдөлмөр чам дээр илүү ажилдаг гэдэг шиг ирчийг шинээр ингэж үүсгэх болгондоо сайжраад байгаагаа бол мэдрээд байгаа. Тэгэхдээ одоохондоо бас болоогүй байгаа. Одоо жишээ нь сая би жүжигцүүгийн компетишнд тэмцээнд ороод өчүүлсэн, боолгуулсан. Одоо энэ гар одоо хүртэл жоо юугүй байна. Нилээн юугүй өчүүлсэн. Жим дотроо бас үзээтэй байгаад байсан. Яг тэмцээнд ордог тамирчдтай бас үтсэн чинь бас humble pie идсэн, даруу бялуу идсэн. Ингэж өөрийгөө даруу бялуу идүүлэх зүйлсийг олон хийх юм бол хурцлагдана гэсэн үг. Тэгээ хурц байснараа би байнга урагшилж, байнга хөгжиж гинэ гэсэн үг. Тэгээ түрүүний хэлсэн шиг нөгөө delusion байна. Төсөөрөл би ийм мундаг гэд бодчихгоотаа тэрийг яг тестэлж үзэхгүйгээр тийм байгаадах юм бол гацна. Тэгэхээр тестэлж үзээд үнэхээр мундаг юм уу үгүй юм уу гэдгийг талбар дээр гарч үзээд чадахгүй бол тэгэл сайжрах боломж байна гэсэн үг. Одоо жишээ нь жүжигчүүдээр би нэг анзаарсан юм. Бичлэгээ хийчихлээр одоо тэмцээнд ороод ч тийм өмнөх тэмцээнээс ингээд саяны тэмцээн дээр нэг бичлэг хийж амжсангүй ганцаараа очсон болохоор өмнөх тэмцээн дээр жишээ нь хүүтэйгээ очоод бичлэг хийлгүүлээд бичлэгээ эргээд үзэхлээр алдаануудаа маш амархан олж анзаардаг юм байлээ. Яг тэрэн шиг би бас англиар ярьж байгаа бичлэгч байт юм одоо айгүйх хийдэг байсан. Янз бүрийн орны хэлүүдээр ярьж байгаа бичлэгүүдээ бас айгүйх хийдэг байсан. Эргээд үздэг байсан. Тэндээс алдаануудаа анзаарна гэж юм. Тийм учраас би одоо чинь энэ сурагч нарыгаа бичлэгээ хийж явуулаа гэдэг. Өөрийгөө аль болох тэгж сорих хэрэгтэй гэсэн үг бас. Зохих хэмжээнд хар бүсний төвшөнд шууд сорих бол арай болоог байгаа шүү гэж сануулад цагаан бүсний төвшөнд би ямар жижигхэн сорилтуудыг хийж сайжрах боломжтой вэ гэдэг зүйлүүдийг харах хэрэгтэй гэсэн үг. Сэтгэл тавгүй байхад яаж сэргдэг вэ гэх маш гоё асуулт байна. Сэтгэл тавгүй байх гэдэг зүйл бол маш их тохиолдно. Миний хувьд бол маш олон стратегиуд байдаг. Жишээ нь саяхан 4 сарын 12-нд жүжигчдийн тэмцээнд орлоо. Гараа өчүүллээ. Тэгээд бас бүх бие ерөнхийдөө булгарцсан. 8 хүний эсрэг оноол таарад 5 ширүүн тулаан хийсэн. Яг тэрний дараа бол ингээд бүх бие булгараад жоохон хөшөөд. Тэг ялангуяа энэ гар жоохон гимтээд ингээд амралтын байдалтай нэг 7 хонсон. Тэгсэн чинь шууд сэтгэл зүй жоохон хямрах байдал руугаа ингээд жоохон хазаагаад эхэлсэн. Тэгээд тэр хугацаанд жоохон PlayStation тоглосон. Нар сайн үзэхгүй ингээд гэр дотроо ингээд жоохон бүгсэн. Тэгээд тэрний дараа буцаад жүжигчдүүдээ орсон чинь шууд сэтгэл сэргэж байгаа юм чинь. Оюуны төгжэнээс бие бялдраараа гардаг. Бие бялдрын одоо тэр ядаргаанаас оюунаараа гардаг гэдэг. Энийг цэвэн бүр ах хэлжсэн. Боксing дэлхийн авраг. Энэ үгтэй бол 100% санал нийлдэг. Компьютерийн ард би ингээд ажиллаа тий олон цаг ажиллаад нуруу хөшөөд ингээд
суусны дараа гүүх, мишок нүдэх, барилдах, бие бэлтрийн дасгал хийх намайг ингээд шууд сэргээдэг. Гормоны хувьд ингээд зөв гормонууд нь шууд ялгараад эхэлдэг. Нар үзэх, агаар амьсгалах гэх мэт. Хүн гэдэг биологийн амьтан учраас яг энэ цөөхөн хэдэн зүйлүүдийг хийж эхлэхээр маш том нөлөөлдөг. Сэтгэл зүйн талынхын зүйл нь болохоор юу гэхээр sadness буюу гуниг юунаас үүсдэг вэ гэхээр сонголтгүй болох мэдрэмжээс үүсдэг. Одоо сонголтгүй болсон юм шиг тийм санагдах юм бол бид нар гунигт автдаг. Одоо жишээ нь та ийм нөхцөл байдалд орчлоо. Үүнээс гарах ямар ч сонголт танд байхгүй гэх юм бол гуниглна гэсэн үг. Энэний эсрэг нь юу вэ гэхээр anxiety гэж байдаг тийм ээ. Ингээд стресс төвшөртэй ингээд байдал. Anxiety хаанаас гарч ирдэг вэ гэхээр яг эсрэг нь хит олон сонголтын дунд гацах юм бол anxiety болдог. Алийг нь сонгохоо мэдхээ болоод ингээд толгой чи стресстэд гацдаг. Энэ хоёрын голын балансыг бас барина гэсэн үг. Ямар ч сонголтгүй юм шиг мэдрэмж тэр гунгийг мэдэрч байгаа бол юу хийхээ олж мэдэх нь таны сонголт гэж болно. Тэгэхээр тэр нь магадгүй одоо бясалгал байдаг юм уу? Тэр нь магадгүй мөргөл байдаг юм уу? Эсвэл тэр нь биеийн тамирын дасгал байдаг юм уу те? Яг одоо гараад сонголтын дасгал хийх ч байт юм. Гэх мэт тэр модноос чинь оюуныг чинь биеийг чинь ингээд суг татаж гаргах зүйл гэсэн үг. Нөгөөх нь болохоор anxiety буюу хит олон сонголтын дунд ингээд түгшээд стрессдэг. Тэгэхээр бүх сонголтуудыг нь халсаад эргээд бас яг одоо би нэгэн зүйлийг хийх юм бол бус бүх зүйлд эргээр нөлөөлөх зүйл юу вэ? Тэр нь магадгүй те түрүүний хэлсэн шиг бас сонголтч байт юм бас байж болно гэх мэт. Энэ зөв одоо mindset руугаа оюуныхаа тэр сэтгэхүүгээ ингээд яг аваачих юм бол time management-ийн асуудал чинь шийдэгдэнэ. Энерги менежментийн асуудал чинь шийдэгдэнэ. Төвлөрөх чадвар чинь сайжирна гэх мэт. Тэгээд ингээд grateful буюу юмд талархах мод руугаа орно гэсэн үг. Юмд талархах мод руугаа орохлоор хүн дуусшгүй их энергитэй болдог. Гэдгийг би бол биеэрээ одоо жишээ нь мэдэрч үзсэн хүний хувьд аль болох байнга талархлын модонд байхыг хичээдэг. Заримдаа нойр мойр гэх мэт ингээд олон зүйл факторууд гарч ирээд ингээд булангартуулаад эхэлнэ. Тэр үед нь яг саяны зүйлүүдийг хийгээд дасгал хөдөлгөөн хийх, мөргөл хийх, эргээд талархал руу ингээд өөрийнхөө бодлыг аваачих. 2 чон гэдээ байгаад байгаа штэ. Сөрөг чон, эрэг чон алийг нь хооллох вэ гэд. Эргийг нь аль болох хооллох. Одоо жишээ нь төвлөрж байгаа зүйл нь өөрчлөгдчихдөг. Яг тэр ирчээ авцсан үе, ирчээ алдсан үе шүү дээ. Тэг яг ингээд сэтгэл тавгүй тэр байх үед чэйж дотор нэг юм ингээд бөглөрөөд тэг юу хийх юм бол тэр бөглөрөө арилахыг бүр мэдхээ байгаад тэгэнгუთ богино хугацааны амар таашаалтай ч үт юм уу тэр компьютер тоглох ч үт юм уу те залах уурах ч үт юм. Тэрийг хийх магадлал нөсөө явчихна. Тэрийг хийнгუთ доошоогоо сордог элс шиг сорогдно. Тэгэхээр тэр үед хамгийн жижигхэн миний хийж болох зүйл юу вэ гэд гололгүйгээр тэрийг хийж эхэлдэг миний хувьд бол. Одоо жишээ нь за би 5 минутын сонголт хийж биенийхээ хөшөөг жоохон гаргачих гэдэг юм. За би нэг 5 минутын дэвтэр дээрээ ингээд өөрийнхөө бүх бодлуудаа асгаад гаргачих гэдэг юм. Тэгэнгუთ тэр дотроос гаргалгаанууд гарч ирдэг. Миний дараагийн хийх ёстой зүйл тодорхой болоод гараад ирдэг. Олон сонголтуудын дунд стресстгүй, нэг ч сонголтгүй болж гуниглахгүйгээр яг л урдах нэг л зүйл гараад ирнэ. Тэрийг хийн. Тэгээ дараагийн нэг л зүйл гарч ирнэ. Тэгээ тэрийг хийн гэх мэт. 2-7 хоногтоо би эрчийг аавна гэдгийг ингээд тодорхойлцдог. Эрчийг алдсныгаа мэдрэх юм бол за би 2-7 хоног өөрөөсөө хит их юм шаардахгүй зүгээр л эрчийг авч. Би нэг 5 минут бичсэн миний хувьд том амжилт. Тэрэндээ би өөрөө урамшиж гэж юм те. 2-7 хоногийг яг тэгж зарцуулсны дараа газар тэнгэр шиг өөр хүн болчдөг. Нөгөө хүнтэйгээ харьцуулах юм бол тэр 2-7 хоногийн өмнөх хөвлбөртэйгээ харьцуулах юм бол хажууд нь баг бурхан шиг болчдөг. Гэхдээ түрүүний тэр гал ноцоодаг гэдэг шиг тэр галыг үргэлж ноцоож, үргэлж түлж нэмж байхгүй бол мөх аюултай байдаг учраас бас байнга энэ зүйлсийг сануулж явах хэрэгтэй. Одоо миний алдаа тодорхой л байна л да. Яалтчгүй би энэ галыг үргэлж ноцоож, үргэлж барьж чаддаг байсан бол энэ олон удаа ингэж ирчийг алдаж шинээр тэр шантралтай тэмцэж гарч ирэх шаардлага байхгүй байсан баг. Үдээд ингэ нэг бурхан шиг амтан те машинтцсан байж байгаа. Гэхдээ миний хувьд яг нэг юм суур хийх юм байгаад. Жоохон хил сурах, тэгээ нэг жоохон дасгал хийх ч үт юм. Нэг жоохон ном унших, тэгээ нэг гэр бүлтэй ингэ цаг зарцуулах. За нэг юм дөрвөн юмыг бол алдахгүй барьждаг. Чинээ яг навс унсан байсан ч гэсэн яг доор нэг тор байдаг. Яг тэр тор нь бол энэ дөрөв юм. Тэгээд тэр үед бол одоо жишээ нь би юу видео хийх бол энерги бол байхгүй болчих байгаа шүү. Минимум хийх чаддаг юмнуудыг л хийж байгаа. Тэгээд нөгөө эрчигээ аваад ерөнхийдөө оргил эргээд видео хийж гинэ гэдэг чинь ерөнхийдөө оргил дажгүй эрчтэй явж гинэ л гэсэн үг. Видеого хийхгүй таг болчихж байгаа бол магадгүй нэг өөр юм дээр төвлөрсөн сууж байгаа. Эсвэл магадгүй эрчигээ алдсан хамгийн минимум хийх ёстой зүйлийг хийж байгаа. Яг тэр үед одоо жишээ нь ингээд өөрийгөө маш их reframe хийхийг хичээдэг. Reframe гэдэг нь харах үнцгийнхаа арамыг солих. Одоо жишээ нь би өөртөө ийм зүйл сануулдаг. Ингээд мундаг царайлаад ингээд хүмүүст зөвлөгөө өгдөг ч юм ингээд ийм live mic хийгээл те подкаст маст хийгээл эрчийг авах, сахилга баттай байх гэдэг тухай зөндөө ингээд ярьчлаа. Тэгэнгუთ өөрөө ингээд сахилга баттай алдчихлаа ч гэдэг юм. Иймэрхүү ингээд дуу хоолойнууд ингээд толгой дотор ингээд чи чинь тэгэл нэг мундаг юм яриалсэн нэг мундаг ярьсан шигэ биш л байж тээ гэдэг юм те. Арчаагүй байна гэдэг юм. Тиймэрхүү юм бодлууд ингээд орж ирнэ. Өөрөөр хэлбэл нөгөө нэг сөрөг чоныг хооллох гэсэн бодлууд ингээд түрээд орж ирнэ. Тэр үед нь аль болох эрт анзаараад
За энэ бодлууд орж ирж шүү. Энэ бодлууд бол миний бодлууд бол нэгдүгürt биш. Хоёрдугаарт харин ч давуу тал байна. Өөрөөр хэлбэл хизээч алдаж байгаагүй үргэлж six packтай байсан баг байхын л олон хэлээр ярьдаг байсан team залуу байсан бол хин надтай relate хийх байсан тий хин намайг сонсоод зовлонгийг ойлгож ийн гэж мэдэх байсан. Харин насанд хүрсэн хойноо юм хэлүүдийг сурсан. Тэгээ дээрэс нь тэр сурхаасаа гадна нилээн илүүдэлжинтэй нилээн юм арчаагүй хүчүүд юм тий ийм байдал ороод тэгээ дэрнтэйгээ тэмцэлдээд тэгээ тэмцэлтэхдээ ингээд бүр мөсөн устгачаагүй ингээд одоо хүртэл тэмцэлтэд явж байгаа. Тэгээ тэрийг ингээд нуулгүй одоо ярьдаг ч үгүй юм тий. Магадгүй миний энэ ингээд хүмүүсийн амьдралд тус болоход энэ миний давуу тал болж байгаа ч гэдэг юм тий. Гэх мэт ингээд reframe хийдэг гэсэн үг. Өөрийнхөө бодлуудыг сөргөөсөн эерэг рүү ингээд юулнэ л гэсэн үг. Ерөөхдөө. Тиймэрхүү тэмцэлтэй юм бол байнга явж идэг л та. Consistency is key гэхдээ хэрэгжүүлэхэд хатуу юм гэнэ. Яг үнэ. Тийм учраас би урт хугацаагаар сэтгэдэг байгаа юм л та. Consistency буюу тууштай байдал нь чухал. Гэхдээ нэг алдчихлаа гэд би тэр жигтэй гулгана гэсэн үг биш гэдэг. Одоо жишээ нь нэг сараар гулгаж болж байна. Нэг сараар ирчээ алдаад жоохон ингээд сул дорой болцдог ч гэдэм юм тийм. Тэгсэн ч гэсэн эргээд ирдэг. Тэгээд одоо жишээ нь 45 та оргил чурж байгаа оргилтой харьцуулахад ууж идэх хэмжээний болцсон байх байхаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл би одоо жишээ нь төвлөрөлтөөр өч гэдэг юм уу. Гараад гүүхэд хин хол гүүх байж гэдэг юм уу. Хин илүү дэвчээртэй байж гэдэг юм уу тийм. Хин илүү уужуу тайван байж гэдэг юм. Энэ бүх хэмжигдэхүүнүүдээр ингээд 45 та 50 та оргил гэх юм ингээд харьцуулахад миний энэ хөвлбрийг зүгээр л хүүхэд мэд харагдуулах байхаа гэж би бол найддаг. Энэний төлөө явж байгаа учраас замдаа би нэг сараар халтарна уу, нэг 2 сараар шантарна уу, нэг жил бүтлгүүтнэ үү. Тэр болгоно дуршлаг болох байх. Тийм болохоор яагаад гэвэл би тэр оргилыг бүтээхийн тулд амархан замыг туулж иж тэр оргил гарч ирэх болов уу? Эсвэл хатуу замыг туулж иж тэр уул шиг оргил гарч ирэх болов уу? Яг одоогийн байдлаар л миний бодлоор би бол тийм уул шиг хүн бол биш. Нүмер нөөлөгтэй мод шиг хүн бол зөх хэмжээнд бол байгаа. Гэхдээ яг уул шиг ч юм уу нэг тийм хэмжээнд бол биш. За магадгүй миний гэр бүл миний нүмер нөөлөн дотор ингээд амар амгалан аюулгүй мэдрэмжийг авч байдаг бах. Тэгээд надад найддаг бах, итгэдэг бах. Иннээс цаашаа магадгүй эх орн тэр чигээр ч гэдэм үү те. Ийм хүний нүмер нөөлгөнд байх тийм хэмжээнд бол одоо хүрэх болоочгүй хаач байсан хэдэн 10 20 жил дутуу байгаа те. Тэгэхдээ тэрний төлөө тэмүүлэх нь өөрөө гоё бөгөөд үн цэнтэй зүйл байгаа. Явцанд дундуур нь халтарна, дундуур нь алдна. Тэр болгондоо тэр нэг алсын уулыг ингээд бодоод яваад тахлаар магадгүй тэрэнд хизээж хүрэхгүй ч магадгүй. Гэхдээ түрүүний хэлсэн шиг хязгааргүй тоглоомыг л тоглож байна гэсэн үг. Төрөг бодлуудаа яаж хэрэгжүүлэх вэ гэнэ. Хамгийн шилдэг арга бол талархах. Талархах зүйл үргэлж байдаг бид нарт. Зүгээр л амьд байна гэдэг нь өөрөө талархах зүйл. Тэндээс эхлээд цаашаа өөр зөндөө зүйлс байна. Гой агаар амьсгалаад нэг гэд гүнзгий амьсгаа авах. Тэрэнд талархаж болно гэх мэт. Иймэрхүү зүйлсээс эхлээд ингээд талархлуудыг аль болох цуглуулах тусам эерэг бодлоод орж ирж ундрна. Тэгээ цаашаа амьдрал чинь ингээд бүр гоё цэцэглэнэ. Тэр цэцгийг услна гэсэн үг. Толгой дотроос. За ингээд зөндөө олон зүйл ярьлаа. Хоолой хүртэл ингээд зүйлдээ сөөгөөд эхэллээ. 7 хоногт ор хаяж нэг лайв одооноос хийх бодолтой байна. Ямар ч байсан энэ жилийг дуустал 7 хоногт ор хаяж нэг лайв хийнэ гэдээ амлаж. Хамт байсанд баярлалаа. Гоё асуултуудыг асуусанд баярлалаа.